За бүгдээрээ сайн байцгаана уу? За тэгэхээр манай подкастын дараагийн дугаар та бүгдээ хүрэхэд бэлэн боллоо. За тэгээ өнөөдрийн дугаараар та бүгдээ маш сонирхолтой нэг зочин авчирсан байгаа. За энэ хүзчин маань хэн бэ гэхээр анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн нийгмийн эрүүл мэндийн сургуулийн шимт хичээл судлалын тэнхимийн багш. За тэгээд хүмүүс спортын хоол зүйч гэдгээр илүү сайн мэддэг сайн цэцэг багш маань. За хоол зүйч сайн цэцэг маань оролцож байгаа. За тэгэхээр танд энэ өдрийн мэндийг хүргэе, урилгыг хүрэлцэн авч манай подкаст ирж яриа өрнүүлж байгаад маш их баярлалаа. Баярлалаа. За тэгэхээр мэдээж таныг урьсан үндсэн зорилго маань бол одоо спорттой илүүтэй ажилдаг тий. Ялангуяа олимпийн шигшээ багийн тамирчидтай бас ажиллаж исэн, нилээдгүй туршлагатай. Дээрэс нь одоо тамирчилтгүй жингээ хасгаж байгаа хүмүүс ч гэдэм үү тий. Ер нь бол спортоор хичээлдэг хүмүүс маш их те. Ялангуяа тийм хүмүүс илүүтэй харьцдаг учраас өнөөдөр спортын хоол зүйн талаар ярихаар хөрсөн байгаа гэсэн үг байна. За тэгэхээр өнөөдрийн хоёулангийн ярих сэдв бол ерөнхийдөө спортын нэмэлт хичээл буюу хүмүүс нөө спорт саплимент гэдгээр илүү сайн бидэн те. Хүн болгол одоо нэг жимд явахдаа уураг уух юм уу гүм үү гээл те. Жимд явдаг хэдэн би судас зэлгч уух юм уу гүм үү. За эсвэл нэг уургийн маш олон төрлүүдээ штэ бисаа гэж ярддаг BCAA гэл ингээл. Тэгэхээр энэ одоо спорт саплиментуудыг тус бүрд нь ингээд аваад ярилцахаар одоо та бүгд сонсохоор бэлдсэн байгаа гэсэн үг байна. За тэгэхээр мэдээж спорт гэдэг маань өөрөө шимтчил гэдэг зүйлтэй зайлшгүй холбогддог те. Спорт гэдэг маань хөдөлгөөн гэдэг маань хүний бие шимтчилийн хэрэгцээ илүү өндөр болж байгаа. Хөдөлгөөн хийхээр. За тэгэхээр тэрэнд маань тодорхой нэг хэсгийг эзэлдэг зүйл нөрөө нэмэлт хичээлийн асуудал. За тэгээ би өөрөө ингээд судалгаануудыг аваад үзэхэд спортын саплиментуудыг ер нь яаж хэрэгжилж гэн, тамирчид ер нь хэдий хэмжээнд хэрэгжилж гэн гэдээ ерөнхийдөө ингээд харгалтаар нь аваад үзэхэд одоо жишээ нь зөвхөн кератин гэдэг бэлтгэл дээр аваад үзэхэд нэг дунджаар нэг улс үндэстэн одоо юу гэдгийг тэрнээс харилцаа адилгүй боловч нэг 10-аас 80% нь хэрэгжилж гэн нийт тамирчдын гэдэг ийм судалгаанууд байдаг юм байна. Тэгэхээр ер нь харьцангуй их хэрэгэлдэг гэж инженеэр бол хэлж болно. Тэгэхээр маш их мэдээллийн эрэлт ихтэй тийм төрөл байгаа. За тэгэхээр энэ талаар ярилцах нэ. Тэгэхээр яг ялчгүй одоо спортоо ганцхан спортоор хязгаарлагдахгүй л те. Одоо фитнес дасгал хөдөлгөөнөөр идэвхтэй хичээлж байгаа хүмүүс за турах гэж байгаа. За мэдээж спортын сонирхогч болон мэрэгжлийн түвшинд бас хичээлж байгаа хүмүүс ингээд спорт бэлтгэл те нэмэлт бэлтгэлийг аягүйх хэрэгэлдэг. За тэгээ мэдээж хоол зүйч одоо хүний үүднээс шинэ хичээлээ бол аль болох хоолноос аваачаа гэж зөвлөдөг боловч яг бодит амьдрал дээр болохоор тий яг нэмэлтийг л ингээд дахин шүтсэн одоо энийг л уучвал би яг үр дүн гарах гад байна гэдэг хүлээлт айгу өндөртөө байдаг хүмүүс айгүйх байдаг. Тэгээд за тэгвэл айгу өнөөдрийн ойлагийн сэдв болохоор за нэмэлт гэж ярьж байгаа юм чам. Тэгвэл окей бити эргэлгээд хэлэхэд угаасаа надаар зөвлүүлээгүй ил болон далдаар хэрглэж л байгаа. За тэгвэл хэрвээ хэрглэж байгаа бол юуг хизээ яаж хэрглэх юм те яг аль нь миний одоо тухайн хичээлж байгаа спортын төрөл эсвэл дасгалын төрлөд аль нь илүү үр дүнтэй ах юм бэ гэдэг талаас л хоёлаа ярьсан зүйтэй болов гэж би бодож байна л да. Тэгэхгүй бол бичи хэрглээ гэх юм бол одоо хэрглэх л ах. Тийм мэдээж хэрэглэн тийм. Тэгвэл яг одоо жишээлбэл whey тий whey protein гэж байж байгаа бол зүр энгийн whey, isolate whey энэ хоёр ямар ялгаатай юм? Эсвэл бисаа ямар ялгаатай тий одоо BCAA гэж ярьж байгаа бисаа гэж ярьдаг. За дээрэс нь одоо тамирчдаас одоо чи нэмэлт хэрглэж байгаа юу, уураг хэрглэж байгаа гэж асуудаг байхгүй. Тэгмэд хэрглэж байгаа л гэдэг тий. Тэнгүүд яг юу хэрглэж байгаа ингээ асуунгууд тэрэндээ яг уураг биш. Одоо жишээлбэл аминд мерцөцөө хүртэл уураг хэрглэж байгаа гэж боддог. Маск гейнер буюу яг үндсэн нүүрс ус суурьтай тий яг тархлуулах зорилготой. Тэгээд дасгал хөдөлгөөний хажуугаар хэрэглэснээр нөгөө булчин бас нэмж байгаа шүү дээ. Тэнгүү тэрийгээ бас уураг гэж ойлгож байгаа жишээний тий. Эсвэл нөгөө pre-workout бета аланин, аргинин гэдэг ч юм уу те янз бүрийн мэргэлж байгаа. Тэр бүгдийг нь уураг гэж ялдаг те. Уураг бол угнал яг л цэвэр уургаараа баймир байх те. Тэгэхээр тэр талаар бас жоохон ойлголттой болчих юм бол би энийгээ уураг гэж хэлэх ёстой юм байна. Энэ нь болохоор яг нүүрс ус юм байна. За энэ нь болохоор одоо дэмжигч одоо бодисх юм уу те нэмэлт юм байна гэдгээ бас ялгаатай ойлгочих юм бол илүү нөгөө нэг өөрийнхөө булчингийн хөгжилтөө яг зорж байгаа зорилготой өргөхт нь илүү мэдлэг мэдээл болох юм бол бие бас баг хортуулах юм болов л гэж бодож шít тий. За яг үнэ би бас одоо яг тэгж анзаардаг.
Хүмүүс ерөөсөө бүгдийг нийллээл уураг гэж нэрлэдэг. Одоо ямар ч төрөл нь байсан тий. Тэгээд найруулаад уучтгал байвал бүгдийг уураг гэж нэрлэдэг. Тэрийг за тэгээд би бол хувьдаа гэхэд бас ганц хоёр төрлийн нэмэлтүүдийг хэрэгэлдэг. Одоо яг өөр дээрээгээд ярихад би тэгээд 7 хоногийн нэг ер нь гайгүй нэг 4-5 өдөр бэлтгэл хийчдэг байх гэж ерөнхийдөө дунджаар бодож байна. Тэгээд бас тодорхой хэмжээний хэрэгэлдэг. За тэгээд тэрийгээ би яаж хэрэглэх үү гэдэг амар их судалдаг байхгүй. Одоо шинэ хэрэг судалгаа хийгдсэн байна. Туу хэмжээ нь ямар байж гэх юм уу те. Тэгэхээр одоо яг энэ талаар л хоёлаа ярих гад сууж ийн гэсэн үг. За тэгэхээр эхлээд ярих хамгийн зөв эхлэх зэг нь бол би мэдээж энэ way ураг буюу монголоор шар сууны ураг штэ. Тэгээ хүмүүс нөө way ураг гэхээр илүү мэддэг. За тэгээ дотроо л ISO гэдэг төрөлтэй байгаа те. Тэгэхээр хоёлаа энээс яриага эхлэе. За way ураг гэж юу вэ? Тэгэхээр нөө яг хэлсэн way гэж хэлж байгаа шар сууны ураг баггүй тий. Тэгэхээр ер нь бол шар суунд юу агуулгаддаг вэ гэхээр биднэрт үл орлогдох амин хүчлүүд агуулгадж байгаа тий. Тэгэхээр тэрүүгээрээ дамжуулаад бид нар булчин маань тижээгдчихэд. Тэгэхээр тэгжээж бид нар булчин нөхөн төлжилт сэргэлт хурдан авч байгаа. Булчин одоо тодорхой ямар нэг дасгалыг хийснээрээ булчин бичил гэмтлүүдийг үүсэж байгаа. Тэр бичил гэмтлүүд одоо уургийн юм болон бусад шим тижээл за нойрны тусламжтайгаар энэ маань одоо тэр бичил гэмтэл маань эргээд идэхтэй томорч идэж байгаа байхгүй тий. Жишээлбэл хамгийн энгийнээр ярихад сорив биш тий. Сорив ингээ майжаал халтэр тэр сорив уламж томроод идэгтэй адилхан яг хав зөв жишээ эсгийг мэдэхгүй байна. Гэхдээ яг тэрнтэй адилхан тэнд бичил гэмтэл гаргаж ээж тэрийг нөхөд төлжүүлэхдээ арай томруулж гаргаж байгаа гэсэн үг байхгүй. Тэрнээс бол нэг шинээр булчингийн ширхэг үүсэл ургаад байгаа зүйл бол биш. Тэр хэсгийг томруулж байгаа л нэг алхам байгаа даа. Тэнгүүд тэрийг юунаас авдаг вэ гэвэл амин хүчлүүд уураг маань өөрөө задраад амин хүчлүүд болж байгаа шүү дээ. Тэгэхээр way уураг болохоор бид нар үл орлогдох амин хүчлүүд илүү их агуулгадж байгаа. Тэнгүүд энгийн way одоо амин хүчил агуулж байгаа way уураг бол ISO 2-ын ялгаатай тал нь юу вэ гэхээр за way уураг ISO нь болохоор илүү жижиг ширхэглэж шингэд маш хурдан байдлаар зориулагдаж хийгдсэн байгаа даа. Тэгэхээр ямар хүмүүс нь ISO хэрэглээд ямар нэг энгийнийг хэрэглэх боломжтой юм гэхээр за магадгүй яг уургийг шингээх чадвар муутай за хотоодны хатангашилттай ч гэдэг юм уу хоо шингээх чадвар муудсан ч юм уу те эсвэл мэдрэгшил өндөртэй хүмүүс байх юм бол ISO хэрэглэх юм бол илүү хурдан шингээж илүү нөгөө хотоодонд учруулах нөгөө нэг дарамт багтай гэсэн. Ачаал багтай болчихж байгаа байхгүй юу? Хэрвээ тийм асуудал авахгүй бол заавал ISO сонгож аваад хэрэглэх шаардлагагүй. Адилхан л үйлчлэгээ нь адилхан. Зүгээр шингэлтийн хурдын л ялгаатай байдал. Нөгөөдөө өөрөө ISO болохоор мэдээж тэр үйлдвэрлэлийн процессор маш нарийн шиг бий болж арай энгийн үе бодвол арай үнэтэй байгаад байгаа. Тийм арай л үнэтэй. Тэнгүүд хүн харахлаарэ ISO-г илүү үр дүнтэй гэж хараад байгаа. Яг адилхан. Үр дүнгийн хувьд бол адилхан. Зүгээр шингэх хурдын хувьд л ялгаатай. Тэгэхээр өөрт илэрж байгаа шинж тэмдгээс хамаарат алийг нь сонгох вэ гэдэг сонгол илүү зүгээр байгаа даа. Гэхдээ яг нэг нийтлэг одоо way одоо BCE гэдэг ч юм уу тиймэрхүү уургуудыг бол хүмүүс ихэнхдээ болохоор яг дасгал хөдөлгөөн хийж авах үедээ хэрэглэл on off буюу хийхдээ угаал хийхгүйдээ болчдөг тийм. Хийхдээ угаал хийхгүйдээ болчдөг тийм. Хэрвээ яг тогтмол суурь одоо яг зорилготойгоор булчингоо хөгжүүлэх гээд нэгдүгээр дасгал хийж байгаа бол тууштай хий тийм. Хоёрдугаарт нэмэлт хэрэглэж байгаа бол тууштай хэрэгэл. On off хийгээд тахлаар нөгөө тэр чинь хэдийгээр одоо бид орж ирж байгаа уураг боловч гэсэн гадны нэмэлт бодис ахгүй тий. Тэгэхээр тэр бодис бие организм жур дасгах нэг процесс явагддаг. Тэрийг хүлээж аваад эн чинь би нэрээ биендээ оруулаад энийгээ би булчин руугаа явуулах хэрэгтэй юм биш үү, ингэх хэрэгтэй юм биш үү гэдэг ийм механизм явагдаж байгаа хэвээр. Тэнгүүд дөнгөж таньж эхэлж байгаа ангууд нь болол. Тэгэл ахаал дасгал хийнгүүдээ ахаа ороод ирэнгүүд нь ахаал таних процесс эхнээсээ явагдаад байгаа. Тэгэл болоо те. Тэгэхгүй нэг таниулчаад яг тэрийг нэг тодорхой хугацаанд өөрөөр ихэвчлэн бол 4-8 7 буюу цараас 2 сар те. Тогтмол хэрэгжилж яг тэрний үр дүн гарч байгаа. Тэр айлч уургийг хэрэгэлсэн бай. Уураг хийж эхэлсэн бол дасгалаа бичиж зогсоо, уурга бичиж зогсоол гэмээр. Гэтэ яг мэдээж хоолтойгоо хослуулаад яг хизээ нэргэлэх үү гэдгээ бас шийдэх хэрэгтэй л те. Хүмүүс яг нэг дасгалын дараа уuna гэдэг ойлголттой байдаг те. Тэгэхээр нэг одоо шинэ миний ойлголтоор бол те булчингийн нийлэгжил задрал гэдэг зүйл чинь байнга тогтмол явж байгаа те. Та дасгалаа хийгээд дууслаа гэхэд маргааш нь нөгөөдөр нь явагдчихлах процесс. Тэгэхээр тэрийг тижээх гээд байгаа юм бол өдөр тутмын уургийн хэрэглээний яг одоо юу гэх юм зорилгодоо хүрч чадж гэнэ гэдгсэн чухал. Тэрэн дотор чинь нэг хэсэг нь way хэрэгжилж байгаа бол тэр өдрөө хэрэглэхгүй байвал багтана гэсэн үг шүү дээ. Энгийнээр ярил те. Тэгэхээр нэг
бас тогтмол хэрэглэх те тэр асуудлууд байна. За тэгээд нэг би бол жишээ нь whey бол миний хэрэгэлдэг нэг уурга гэдэг. Яагаад гэвэл би нэг мах сайн бас их хиддгүү. Ингийн одоо юу гэх ингийн Монгол хүнтэй харьцуулахад ерөөсөө тэгж их мах иддгүү. Их махтай дам махтай хоол мол ерөөсөө иддгүү баг жишээ нь. Тэгээд би нөгөө өөрийнхөө уургийн эрх цаг ингээд тооцдог байхгүй. Хамгийн багтаа нэг 100 грамаас дээш уурга хэрэглэх гээд 100 грамм хавцаа тооцдог байхгүй. Тэгэнгүүт тэрэндээ би хүрч чаддаг. Хоолоор хүрдэггүй байхгүй. Тэгэнгүүт яг би нэг өдөрт нэг одоо уултаар whey уухад миний яг засал хийж ахт ерөөхдөө яг гоолдо хүрчдэг байхгүй. Тэгээд би нэг аягийг гинэ одоо найруулад нэг скопыг уучдаг. Тэр чинь дунджааны 25 г ураг гэдэг. Гэтэл зарим хүмүүс өдөрт 3 ураг уудаг хүмүүс байна. Whey жишээлэл ярил те. Тэр бол тэгэхээр нэг амар их асуудал байхгүй юу? Их хэмжээний мах идэж, их хэмжээний өндөг идэж, их хэмжээний уургууд хэрэглээд BC-ийг хэрэглээд авахар 3 албаг whey уудаг хүртэл тийм кейсүүдээр харшлаа. Харин тий одоо жишээлбэл бэлтгэлд орохынхаа өмнө whey уугаад дундуур нь креатин уугаад гарч ирээд BC уудаг. Тэгснэ өглөө нь 4-5 өндөг идээд гэдэг ч юм уу тий. Тэгэхээр нөө уураг гэдэг зүйл чинь зүгээр яг хуу мэдээж би одоо өөрийнхөө зөвлөж байгаа хүмүүс талаар ингээд чи 100 г мах идхөө нэг халбаг уураг уух уу жалин сонгоё л гэж байгаа юм. Яагаад гэвэл мэдээж мэрэгжлийн төвшөнд хийж байгаа бол 7 хоногт 6 удаа тий. За 12 цагаас тий илүү бэлтгэл хийж байгаа бол уургийн хэмжээг тооцож байгаа яалчгүй нэмэлт рүү ордог тохиолдлууд байдаг. Хэрвээ тэгээгүй байгаа бол махаа сонгоо уургаа сонгоо гэдэг сонголт дээр очиж байгаа. Тэгээ нэгдүгээр асуудал. Хоёрдугаарх нь гэх юм бол уургийг их л хэрэглүүл болчинтаа болоо л гэдэг ойлголт маш их түгээмэл байж дэг тий. Гэтэл яг уураг бол мэдээж энергийн одоо тодорхой нэг хүүсвэр мөн. Ахтэй хиддэх нь вэ гэхлээр хоёр дахь 3 дахь нь чинь болчиход байхгүй. Нэгдүгээрх нь бол ялчгүй нүүрс усагаа тий. Тэгэхээр уураг нэгдүгээр тийм асуудал. Хоёрдугаар гэх юм бол уураг нөөцлөгддөг. Нөөцлөгдөхдөө юу болж нөөцлөгддөг вэ гэхлээр өөх болж нөөцлөгддөг байхгүй. Тэгэхээр хүний илэг бүр яг нэг удаад боловсруулах хэмжээ гэж байгаа шүү дээ. Тэрнээс хэтэрчих юм бол тэрийг ерөөсөө автоматар өөх болгож л хоригдлуулж байгаа. Тэр булчингийн хувьд ч гэсэн сая ярьжсэн нийлэгжүүлэх, задруулах хугацаа гэж байж байдаг. Тэгэхээр тэр нь ингээд яг ийм зүрхний цохилж ингээд хэмнэлтэд явж байдаг. Тэгэхээр яг тэр задралын үед нь пикийг тааруулж уурга эргэлж чадах юм бол хамгийн зөв. Тэ задрал болон нийлэгжилтийн тэр пикийг тааруулж хэрэглэж чадах юм бол хамгийн тэр үеийг тааруулж хэрэглэж чадвал тэгэхгүй ерөөсөө л уурга уух хэрэгтэй гээл те зогсоо заагүй гэж хэлж бас болохгүй л бахалта зүгээр яг нөө цаг хугацаагаа зөв тааруулахгүй эргэлэх юм бол нөгөөх маань нэг булчин нийлэгжүүлэх биш өөх болоод хатгалагдчихгүй гэдэг нэг эрсдэл байгаа. Тэгээ яг яалтчгүй тийм хүмүүстэй бас таарч ясан харахад ингээд нэг гой биетэй ийм те ийм булчинлаг ийм хүмүүс байгаад байгаа. Гэвчиг ингээд цаашаа яг тэр хүмүүс ингээд ухаад үзэнгүүд нийт одоо холестерины хэмжээ өндөр байх жишээний дотор үхэлт их байх жишээний. Тэгээ ингээд яагаад ийм байна гэх тэнгүүд ялчгүй өдөрт авж байгаа уургийн одоо зохистой хэрэглэнээс давцсан байгаа даа. Тэ. Тэгэхээр нэгдүгээр давсан, хоёрдугаар хугацааны хувьд алдаатай. Тэгэхээр хугацааг зөв тохируулах юм бол үр дүнтэй тааруулж чадахгүй бол хортой л гэж хэлэх гээд байна. Нөгөө нэг булчинтай болох гэдэг ш даалт байдлаар өөх хөрөмтлүүлээд байв шүү л гэдгийг бас ойлгох хэрэгтэй л гэж хэлмээр санагдаад байна. За би тэгвэл нэг үзэгчдийн өмнөөс нэг бас очимоор санагдчихлаа. За. Би одоо жимд явж эхлэх гэж байгаа. Уурах юм уу? Яаж үйдгийг. Тэгвэл би одоо хүн болгоны хамгийн ихний сонголт бол байдаг шүү дээ уусаа. Тэгэхээр би уурах уух юм уу гэдэгт юу гэж хариулах вэ? Тэгэхээр би эргээгээд бас асуу тий. Яг ямар дасгалыг 7 хоногийн хэдэн удаагийн давтамжтай хийх юм бэ? Resistant буюу хүчний дасгал юм уу? За нэг жимд 7 хоногт 3 удаа гэд бодвол жимд 7 хоног. Болжаар нэг хүмүүстэй тийм л байгаа шүү дээ. 7 хоногт 3 удаа. Тийм. Миний хувьд бол зөвлөхгүй. Тийм 3 удаа бол хангалтгүй байгаа байхгүй юу? Тийм төдийл их ачаал авахгүй. 5-6 болоод ирэх юм бол ярилцсан. Яа гэвэл чи сая хэлсэн шүү дээ. Би нэг мах иддэггүй. Тийм болохоор уурга бас нэг тодорхой хэмжээний нөхөх боломжтой. Одоо нөхөх шаардлагатай байна гэдгсэн. Хэрвээ 7 хоногт 3 бол хоолноосоо за мах иддэг бол ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнээсээ хоёулаа уурга нөхөд авах боломжтой байгаа байхгүй юу? Яг үнэ тий. Тэгэхээр хоолны хэрэглээс чинь бас нэгдүгээр асуудал. Учраас өөрийгөө нэг ихний хэлж үнэлэх хэрэгтэй байх гэж би бол зөвхөн хүмүүст тэгж хэлдэг. Тэгээд давхар хамгийн магадгүй
хамгийн чухал асуултыг би асуух хэвээр зоригч юу? Яах гэж юм явж байгаа? Чи ирүүлж гэж явж байгаа юм уу? Турах гэж байгаа юм уу? Болчонтой болох гэж байгаа юм уу? Тэ? Зориг амар чухал шүү дээ. Зүгээр би одоо хөдөлгөөнтэй л баймаар байх гэж явж иж нэг ондоо ирүүлчих гэж байгаа л ондоо болчонтой болох зориг эцсийн үр дүнд нь би зөвлөх талаасаа болохоор клиентийн тэ эцсийн зорилгот нь би яаж тус нэмэр болох вэ? Тэгтээ тэрийг ирүүл аргаар. Тэ. Яалтчгүй би саплимент хэрэглэмээр байна гэвэл за энийг энэ үед нь л хэрэглээрэ гэж зөвлөх байхгүй тий. За тэгэхээр way org бол товчхондоо ол юм тий. Би way дээр ингээд зөв нэг мэдээлэл хэлчмээр санагдлаа. Нэг альва уураг гэдэг за бид нэр яагаад ингээд жимд орох ч гэдэг юм дасгалт хийхэд яагаад way ингээд нэгдүгээр сонголт ер нь бол байгаад байгаа тамирчид ер нь тогтмол хэрэглээд байгаа гэдэг үндсэн нэг шалтгаан би бас ингэж хардаг. Яагаад гэвэл way уураг өөрөө нэг биологийн үнэт чанар уургийн хувьд те бид хэдийн хэмжээний уураг нь шилжих вэ гэдэг чанараараа хамгийн өндөр уураг өөрөө шар сүүний уураг байдаг. Нөө сүүний уургууд чи юм онцлогтой те way казен гэ уургууд чи өөрөө бус уургуудад байдгүй юм онцлог шин чанартай. Тэрнийх нь нэг шин чанар гэх юм бол билүү нэг шинх процесс бие рүү уургийн шилжих амин өчнүүдийн шилжих байдал нь 100% тай. Ер нь 100% хамгийн ойрхон байдаг. Одоо уургийн төрөл чинь шар сүүний уураг. Тийм учраас хамгийн сайн шингэцтэй гэх юм инженеэр ярил те. Тийм уурагчаас хүмүүс үнцэнтэй те. Тийм уураг болчиход байгаа гэсэн үг байна. За дараагийн уураг бол хүмүүс одоо нэг шөний уураг гэж ярьдаг. Казейн гэж ярьдаг те. Одоо тамирчид жимэр хийж байгаа бодиулын тамирчид бол шөнө уугаад орой унтахтаа уугаад унтдаг төрлүүд байна. Казейн уураг гэж байна. За хоёул энэ талаар ярил. Казейн уураг. Одоо тэгэхээр яалч ингээ уураг ярихлаа ингээ аюух юм ярих гад тийм ба тий. Айгу том сэдв. Тийм яг үнэ. Ингээд нэг хаанаас нь ярихаа мэдэхгүй гэх юм уу тий ингээ хэлмээр байгаа зүйл маш их байдаг. Гэхдээ яг нөгөө казейн уургийн хувьд бол яалчгүй сүг ингээ бид нар шарсуу казейн гэ ялгчиж байгаа шүү дээ тий. Тэнгүүд казейн уураг маань болохоор арай хүнд чанартай. Гэхдээ үнэт чанар өндөртэй. Яг одоо өөрийн чинь хэлснээр шүний уураг гэдэг нь болохоор казейн өөрөө боловсрох хугацаа маш удаанаар үнэт одоо шингэдэг гэсэн үг тийм. Тэгэхээр нөгөө шүн хамгийн булчингийн өөхний одоо шаталт хамгийн их явагддаг, булчингийн нийлэгдэлт хамгийн их явагддаг үе шат бол шүн байгаа. Тэгэхээр тэр нөгөө нэг булчингийн нийлэгжилт явж явах процесс бид нарт амин хүчлүүд маш чухал агаад байна шүү дээ. Тэрийг хизээ авах вэ гэхээр хаанаас авах вэ гэхээр казейн уургаас хамгийн их нөгөө нэг пик үе нь бас шүн байж болох гээд байна тийм нэг тийм яг амралт ингээд хүн чинь ингээд зогсоо зайгүй ажиллаа л шүү дээ бид нар хөдлөөл дасгал хийгээл тийм тэнгүүд гаднаас авч ирсэн уургийг ингээд ганцхан булчин биш ахаад өдөр тутмын үйл ажиллагаандаа зарцуулагдаад байна. Тэгэхэд шүн яг бүх би амарч явах үед яг булчин тайвшраад за окей одоо би яг recovery тийм нөхөн төлжилтээ хий маргаашийн үйл ажиллагаанд бэлддэг. Тэр үед бид нарт амин хөшлөлт хэрэгтэй. Тэгэхээр казейн хамгийн тохиромжтой яг унтахын өмнө буюу шөнө ингээд ажиллах процесс явагдаж байгаа гэсэн. Тэглээгээд бид нар яг яг казейн уургийг уу гэсэн биш л дээ. Хэрвээ сонгож байгаа л орой уух уургийн төрөл байвал казейн арай төхөмтэй. Нөгөөдөө өөр нэг лактоз интолеранстай хүмүүсийн хувьд болохоор казейн уург бас тохирдгүй. Лактоз агуулж байгаа учраас тийм мэдээж. Лактоз агуулж байгаа учраас тохиромжгүй байдаг. Тэгэхээр хэрвээ орой хэрэглэх гэж байгаа бол яг өөрийнхөө бас тий сүү шингээх чадвартай бас нэлээд суурлаж хэрэглэхгүй болдгоо. Нөгөөдөө өөр казейн уураг бас айгүйх үйл даах мэдрэмж айх удаан шингэдэг учраас үйл даах мэдрэмж их байгаад идэг. Татгалан яваад байдаг гэсэн үг. Тэгэхээр нөө хоолнолтын цагтаагаа нэлээд сайн тохируулах хэрэгтэй болж байгаа. За хэрвээ дасгалын өмнө хэрэглэх гэж байгаа бол дор хаяж цагийн өмнө хэрэглээд дасгал руу гарах юм бол дасгалын төгсгөлд яг тэр маань үр дүнгээ яг нөө recovery хийх үе шат руу бас яг амин хүчлүүд маань яг нөгөө нэг үр дүнгээ өгч эхэлж байдаг. Шууд бол үйлчлэхгүй байх нь шүү дээ. Way энтрийг бодох юм бол тий. Way чинь бол ихний 60 минутаас 120 минут 2 цагийн хооронд бол яг бүрэн цусанд ороод ингээд нөгөө нэг булчинд очих цаг хугацаа болоод байгаа. Казейны хувьд болохоор 4 цаг маг явчихдаг байхгүй 4-6 цаг явчихж байгаа. Тэгэхээр хэрвээ казейн хэрэглэж бэлтгэлийн өмнөхөөс илүү орой унтахын өмнө хэрэглэвэл илүү тохиромжтой болж. Хэрвээ одоо сонголт авахгүй бэлтгэлийн өмнө хэрэглэж байгаа бол нэлээ өмнө хэрэглэж яг миний бэлтгэл дуусаад recover хийгдэх үед яг үр дүнгээ хүмүүшлүүд маань задраад үр дүнгэх боломжтой. Цаг хугацааны хувьд бол тийм ба. За тэгэхээр мэдээж орой хамгийн хэрэглэх тохиромжтой үе нь бол орой байх нь байна.
Гэхдээ ер нь цагуудаа анзаарах нь тий. Би бол бас нэг талаараа нэг дасгалын дараа уураг уудаг гэдгийг зүгээр юм нэг нөлөөлөл орсон судалгаанууд байдгийн болоо гэж боддог шүү дээ. Ер нь бол хүний бас нэг нийт өдөр авж байгаа, нийт цагт авж байгаа уургийн хэмжээнүүд чухалхаас яг дасгалын өмнө дараа шууд хэрэглээд бас үр дүн амар одоо юу байдаг. Тэрэн дээр бас би нэг хэрэгэлзээтэй л байдгийн. Яг их дасгалын дараа хэрэглээд шууд булчингийн ургалтанд сайжирч гэнэ гэсэн юм судалгаанууд бас их байдаг. Гэхдээ би тэрэн дээр бас 100% бол итгэдэг. Жишээлээ дээр бол тэгэхээр нийт өдөрт авж байгаа уургууч ер нь хэр зохимжтой байна. Хэдэн цагийн зайтай одоо яг тэр юу гэх юм нэг лоо болохгүй л аавна гэж тогтмол хэмжээнд баг гарч идэм үү. Тэр айгуу чухал гэж би бол боддог байхгүй. Аха. Гэхдээ яг нөгөө спортын энэ хоол зүүн яг юун дээр салбар дээр болохоор бэлтгэлийн дараа за 30-аас 45 за максимум цаг хүртэл хугацаанд заавал нүүрс ус болон уураг шаардлагатай. Яг тэгэхээр маш өндөр нөгөө нэг ачаалтай бэлтгэл хийж байгаа биеинд хуримтлагдсан нөгөө нэг гликоген буюу нүүрс усыг бэлтгэлийн туршид ашигласан. Тэгээд булчин өөрөө айгүй өндөр нөгөө нэг одоо бид нар бэлтгэл хийхээ болцсон ч гэсэн тэнд бензин сэлцэн маш эрчимтэй явагдаж байдаг. Тэгэхээр нөгөө энерги байхгүй бол уургийн задрал явагдчихэж энергийг авч байгаа шүү дээ. Энерги зарцуулагдаад байгаа байхгүй тий. Тэгэхээр гаднаас ямар нэг байдлаар энерги уургийг өгчээж тэр булчингийн задралыг бага байлгах үүднээс заавал бэлтгэлийн дараа хэрэглэхийг зөвлөдөг байхгүй юу? Тэгэхээр тэр бол ялчгүй үр дүнтэй. Булчингийн задралыг аль болох бага байлгахын тулд гаднаас заашгүй энерги болон уурга оруулж ирэх шаардлага. Харин нөгөө нэг саяны хэлдгээр нөгөө whey орган юм уу, писан юм уу, те казеин юм уу гэдэгс тэр нөгөө хурдан шингэх боломжтой тэр уургаа сонгох нь илүү зүгээр байдаг. Тэгэхээр миний хувьд болохоор миний хувьд болохоор одоо жишээлбэл тамирчдын нөгөө нэг одоо ачаал гэдэг ч юм уу те хідэн цагийн бэлтгэл хийж байгаа өндөр ачаалтай одоо жишээлбэл уналтын үеийнх юм уу сэргэлтийн үеийн бэлтгэл юм уу те ямар үеийн бэлтгэл байгаагаас хамаарат бэлтгэлийн дараа биш бараг төгсгөл дээр нь уулгачхад уургийг уухад те одоо бэлтгэл 2 цаг байлаа гэж бодъё л 30 минутын өмнө уучхад яг бэлтгэлийн дараа нөгөө нэг эрчимтэй явагдаж байгаа үед нь уург нь аль үзээ ороод ирсэн байгаа байхгүй. Тэгэхээр гадаас зөвхөн нүүрс сөхөд нөгөө нүүрс ус уург хоёр чинь нийлээд яг булчингийн задралыг аль болох минимум левел рүү авчиж байгаа гэдэг тооцоололтыг хийдэг ч гэх юм уу те нэг тиймэрхүү юмнууд бол байдаг. Тийм. Яг би тэрнтэй холбоотой судалгаанд их харсан. Ер нь бол их байдаг юм байлээ. Ялчгүй дасгалын дараа авах нь юм үр дүнтэй байна гэсэн судалгаанд их байна. За тэгэхээр жишээ нь одоо шилбэл чи ингээд дасгал хийгээд cool warm up хийн тийм үү халаалт хийн үндсэн дасгалд орно дараа нь cool down буюу ингээд тайвшруулалт дасгалууд хийдэг тий. Тэгсэн ч гэсэн миний би халуун өргөө яваад иддэг гэсэн тий. Тэр чинь өөрөө л чиний бензин солилцоо өндөр эрчимтэй байгаа учраас л энерги ялгаруулад би халаад шүү дээ. Тэгэхээр тэр хугацаанд нөгөө нэг энергийн зарцуулалт өндөр хിവэрэл. За тэгэхээр дасгалын дараа бол уураг нүүрс гэдэг хоёр зүйл амар чухал байх гэдэг тий. Ер нь л тий шимтжил бол ер нь хизээд л чухал та. Тэгээ дасгалын дараа амар чухал байх нь шүү. За казеин бол мэдээж одоо сүүнээс гарч байгаа уургийн бас нэг гол нэг төлөвлөл нь байна тий. За дараагийн асуух гэдэг нь зарим төрлийн ургамлын гаралтай уургууд бэлтгэлүүд байдаг тий. За сой шар бурцагных ч гэдэм үү те. За тэд нар юугаараа илүү онцлогтой байдгийг. Одоо тэр байдаг ургамлын гаралтай уургаар хийсэн уургийн бэлтгэл саплиментууд гэсэн үг. Яг нийтлэг хүмүүс ингэ ойлгож байгаа нь болохоор ургамлын гаралтай уург хэрэглэх нь бол бас адилхан хурдан шингэнэ гэж боддог. Гэвчиг яг ингээд нэг бид ороод задралын хугацаа юмнуудыг харахаар бас ургамлын гаралтай уург нь wage гэдэг юм уу яг нэг партиклаар нэг хэсэгчл цалгасан уургуудыг бодвол арай удаан шингэдэг эслэг арай өндөртэй байж байдаг гэдэг ч юм уу тэгэхээр удаан шингэдэг шингэх байдлын эслэгч удаашруулж байгаа шүү дээ. Тэгэхээр тэгээд дээрэс нь яг ургамлын гаралтай одоо жишээл цагаан олтой хүмүүс хэрэгжилж болж байна. За мах буюу хүнд те уургийг боловсруулах чадваргүй одоо нэг хотоодонд их ачаал учруулахгүй гэж бодож байгаа бол бас ургамлын гаралтайг бас сонгох талууд байдаг. Гэхдээ шингээх чадвар нь бол мэдээж удаан байдаг. Нөгөөтэйгүр болохоор энэ эко тий малын гаралтай уураг ургамлын гаралтай гэж үзэх юм бол бас яг нөгөө экосистем утгаараа нөгөө экологийн байдлаасаа гэж ургамлын гаралтай онцлогч одоо
бүгэн болж ер нь тэр чигээр тий. Тэгэхээр тэр утгаараа нэг ургамлын гаралтай уургууд бас арай зүгээр ээж байдаг. Илүү сонгодог хүмүүс. Нөгөөтэйгөр ургамлын гаралтай уургуудын одоо нэг nutrition fact буюу шимт хичээлийн найрлагууд ингээ харах юм бол арай илүү нөгөө нэг төмрийн агуулмж арай өндөртэй байж байдаг ч гэдэм үү тий. Тэгэхээр тиймэрхүү л ер нь бол яг үндсэн ялгаа нь бол тэндээ байгаа. Дээрээс нь бас зүгээр бодсон чи нөө эслэг мэслэгтэй юм чинь бас чин хасгаж байгаа хүмүүс байл бас хэрглэж болох нэг сонголт нь байна тий. Байж болно гэсэн. Байж болох сонголт байна. За тэгэл хүмүүс сонгох одоо түмэл шилтгаан байна л да. Хамгийн гол байж болно гэж хэлчихэнгүүт за нөгөө нэг ургамлын гаралтай уургийг хэрглэж болно гинэ гэд бас нөгөө хоолноос илүүтэйгээр уургийн бэлтмэлс сонгочих вэ гэдгийг бас тэгэхээр яг зөвөр нэг вэ сонгох уу энийг сонгох уу гэж байгаа хүн байвал бас сонгож болох нь байна. Нөгөө талаараа энэ чинь нэг байгаль орчин хүрээлэн буй тий одоо тэгэл энэ азаны давхраг гэл ингээд олон юм яриулээ тэр дэлхийн талаар ярих юм бол тэр тал руугаа айгүй их ингээд тийм одоо тэр үзэл ойлголтоор амьдрдаг хүмүүс бас байж тий яг тэрийг ингэж итгэл үнэмшил их өгдөг тэр төлөвтэй анхаарал хандуулдаг тий одоо дэлхийн улс орнууд ч илүүтэй ёс зүйтэй хүмүүс ч тэр тал руугаа илүүтэй яваад байна. Тэгэхээр тэр дэлхийн хүмүүс илүүтэй сонгох бас нэг төрөл нь байх юм болов гэж би зөв бодлоо. За тэгэхээр мэдээж whey casein ургамлын гаралтай уургууд те. За иймэрхүү төрөл байдаг юм байна. За дараагийн гол уургийн нэг төлөөлөл бол EAA гэдэг нэг essential amino acid буюу биднийхаар бол бид нийлэгчдгүү гаднаас заавалчгүй авах шаардлагатай амин хүчлүүд. За уурга гэдэг маань нэг илүү том молекул те. Одоо маш олон амин хүчлүүдээс бүрддэг. Энэхүү амин хүчлүүд нэг пептидийн холбоогоор холбогдсон байдаг бол EAA гэдэг маань яг тухайн бид нийлэгчдгүү 9 амин хүчлийг агуулсан юм нэмэлт гэсэн үг. Тэгэхээр бас илүү хурдан шингэдэг тийм төрөл нь байгаа даа тийм. За энэ амин хүчлэлээр ярихад юм нэг товчхон мэдээлэл өгчвөл нийт нөө 20 төрлийн амин хүчлүүд байдаг. Энэ 20 амин хүчлүүд чинь нийлээд уурга гэдэг зүйлийг бүрдүүлдэг. За тэгэхээр энэ 20 амин хүчлээс 11-ийг бид нар ингээд нэг биедээ нийлэгжүүлэх боломжтой элгэнд нийлэгжиж идэг ч гэдэм үү те. Үлдсэн 9 нь бол зайлшгүй гаднаас авах хэвээр. Гаднаас авахгүй бол дутагдана гэсэн үг байхгүй юу. За тэгэхээр энэ ийм төрлийн амин хүчлүүд байгаад байна. За тэгээд мэдээж бас нэг нөхцөлтэй амин хүчлүүд гэж байгаа. Conditionally essential amino acid. Энэ яадаг вөхөр зарим нэг өвчний үед ч байдаг юм уу, халдварт өвчний үед ч байдаг юм уу, за хүнд бэлтгэлийн үед ч байдаг юм уу хэрэг болдог амин хүчлийн төрлүүд гэсэн үг. Тэгэхээр ийм 3-1 төрөл одоо англигдчихад байгаа. За тэрэн дотроо EAA буюу essential amino acid бидний бид нийлэгчтэй амин хүчлийн талаар ярих нэ гэсэн үг. За тэгэхээр хоёлаа ер нь бол нөө уурга ингээд салгачлаа штэ. Уурга гэдэг үндсэн малгайн дээр дотроо 3 ангилагддаг. Нэг нь болохоор одоо essential amino тий. Заавал гаднаас авах хэрэгтэй. За нөгөөд нь бол нэг хэсэг бүлэг нь болохоор бие дотор нийлэгчтэй, нөгөөт нь болохоор conditional буюу нөхцөлт амин хүчлүүд ингээд 3. За тэрнийхээ хоёлын эхний хэсэг ярих ч тий. Одоо essential буюу чухал амин, үндсэн амин хүчил бид нар гаднаас заавал авах хэрэгтэй гэж ярьж байна тий. Тэгэхээр нөгөө нэг нь л хоёлаа спортын нэмэлтүүд ярьж олон ялчгүй булчинтайгаа холбож ярих хэрэгтэй байх тийм ээ. Тэгэхээр булчинт маань болохоор бүхэл төрлийн амин хүчлүүд бол хэрэгтэй байгаа. Яг энэ 3 төрөл бол гуруулаа. Гэхдээ үүнээс булчин бүхэл амин хүчлийг хэрэгжилж байгаа гэсэн энэ essential amino acid буюу тий одоо үйл орлогдох амин хүчлүүдийг бид нар авч иж нөгөө хэдийгээ одоо хувиргах, нөхөж авах, тий амархан задрах тэр нөхцөлийг бүрдүүлж байгаа гэсэн. Тэгэхээр хэрвээ одоо магадгүй чи түрүүн whey protein гэж ярьсан. За магадгүй миний хувьд бол би essential amino acid-ыг илүү хэрэглээч гэж би зөвлөх байхгүй. Хадвал whey болохоор essential нь ч байна, холимог ч байгаа ингээд холимог байх. Гэхдээ аль хэмжээс баг байх те. Essential болохоор зөвхөн үйл орлоготод бүгд байгаа байхгүй те. Тэнгүүд нөгөө нэгнээс нөгөөрөө хүрэх рүү бүгдээрээ тэднэр хөрөх боломжтой байхгүй. Тэгэхээр чухлуудаа бүгдийг авчээ тэг хөрвчин штэ. Тэгэхээр энийгээ суурайгаа авчвал яасан бэ гэдэг би зөвлөгөөг илүү их боддог. Гэхдээ мэдээч одоо нөгөө спортын төрөл булчингийн ажиллах чадвар нөгөө нэг урт хугацаанд хичээлэх юм уу, тесрэлтийн спорт юм уу, endurance юм уу, буюу холын зайных юм уу, эсвэл кроссфитийн шилжилт хөдөлгөөн, комбат спортууд гэж юм уу, тулааны спорт гэдэг ч юм уу тийм. Иймэрхүү нөө спортын онцлогоос хамаарат магадгүй нөгөө нэг уурхиудын маань төрлүүд бол өөрчлөгдөг. Гэхдээ general одоо ерөнхий одоо энэ юугаар нь ярих юм бол тийм нийт тархалтаар нь авч үзэх юм бол ер нь бол хамгийн суур нь бол миний хувьд бол essential amino EAA буюу
тий үйл орлогдох амиучлуудыг энэ төрлийн уург нь хамгийн суур тохиромжтой л гэдэг. Тохиромжтой. Зөвлөмөр байгаа даа. Тий. За тэгэхээр мэдээж одоо юу гэх юм те вэйг сонгоод байгаа шалтгаан ч гэсэн вэй чин дотор энэ хэсийг агуулдаг болохоор сонгоод энэ хэсийг бүрэн агуулахгүй бол вэйг бас сонгохгүй шүү дээ те. За тэгээд мэдээж эдгээр чинь илгэнд очиод хувирах химийн оруулууд нь оролцсон. Тэгээд эдгээр чинь хоорондоо бас нэгдэн тэгээд нэг бодис үүсгэн ч тийм үү тийм олон үйлдэлүүд байна. За тэрэн дотроо бидний яг гаднаас авч чадахгүй гэсэн амиучлал дангаар нь яаж байгаа хэлмэл байна тий. За тэгэхээр мэдээж энэ бас илүү одоо юу гэх сонголтод байж болох нэг төрөл нь байх гэдэг шүү дээ тий. За окей. За тэгвэл EAA-г ямар хүмүүс уул илүүтэй зүгээр ямар нь уухгүй бол зүгээр эсвэл хизээ уух юм ч гэдэг юм. Тэр талаас нь ярил. Тэгэхээр үндсэн 9 амиучлаа агуулж байгаа болохоор ямар ч хүн тохиромжтой. Тохиромжтой. Тий. Ямар ч спортын хүмүүс хэрэгжилж болно. Заавал одоо тэсвэр тий комбат одоо тулааны гэдэг ч юм уу тий гэж ангилахгүйгээр ямар ч хүнд тохиромжтой гэсэн. Энэ одоо юу гэдэг анхан шатны хичээлж байгаа хүмүүс ч байсан. Тэд нэр ураг шаардлагатай гэж үзэх юм бол эргэлсэн ч болох нь тамирчд байсан ч тохиромжтой одоо спортын төрөл хамаарахгүй бүх тамирчтай төрөл байж болно гэсэн. Тийм. Одоо дасгалын өмнө дараа гэвэл яг түүхтэл алчиж байгаа юм л да нөө түрүү ярьсан зөвлөг хүмүүсийг ингэж асуудаг учраас би асууж та би бас ер нь хариултыг барагцаалаад байна яг хэлэх амар хэцүү. Тий. Одоо нийтээр өмнө дараа уучих гэж хэлэх ямар ч боломжгүй л дээ. Ер нь бол уурагч ерөнхийдөө нэг тиймэрхүү тий. Тэгэл яг нь уургийн хэрэглээ гэдэг ч өөрөө өмнө хэдэн цагийн өмнө ямар хоол идсэн ингээл эхлэн штэ ер нь бол тий. Ямар хоол идсэн бэлтгэлийн өмнө дундуур яах ийх үнэхээр бэлтгэлдээ хоосон ирж байгаа бол одоо бэлтгэлийн өмнө уучих гэмээр байна тий. Булчин нэмгээд яг ийм ачаал өндөртэй бэлтгэл хийж байгаа бол дундуур нь уучих гэмээр байна тий. Хэрвээ урт хугацааны одоо үгээ тесрэлт өндөртэй бэлтгэл хийгээд тий нэг огцом их хүч гаргаад маш их энерги зарцуулсан байгавал бэлтгэлийн дараа recovery байдлаар хэрэглээч гэж хэлмээр гэдэг ч юм уу тий. Тэгэхээр яг нэг тухайн одоо спортоор хичээлж байгаа хүмүүний нэг тухайн бэлтгэлийг ер нь ямар зорилгоор хэрэгжилж байгаа юм бэ гэдэг хүн харилцаа адилгүй байдаг л да. Тэгэхээр тэрэнд нь тохируулж яг зөвлөж хэлмээр байна. Тэгэхээр яг энэ асуултанд бол тэр шууд яг энд л хэрэглүүл үр дүнтэй гэж ойлгож байна тий. За окей. Ерөнхийд нь ойлголоо. За дараагийн нэг бэлтгэл бол угаасаа хүмүүсийн амар их алдартай. BISA гэж нэрлэдэг. BCAA branch chain amino acid салбарлсан гинжит амин өвчлөл гэж монголоор орчуулдаг санагдаж байна. За энэний хувьд үндсэн нэг 3 амин өвчлөөс бүрддэг шүү дээ тий. Isoleucine, leucine, valine гэдэг ийм 3 амин өвчлөөс бүрддэг саплимент байгаа. Тэгэхээр нөгөө нэг хоёлаа дээрээс нахаа яриа л да. Уурга 3 ватцмаа штт тий. Нөгөө үйл орлогдох тэгээд нөхцөлт гэсэн маа тий. Тэгээ үйл орлоготоор EAA гэж ярьжсэн тий. Тэр ус дотроос ч сая BCAA-гийн 3 амин өвчлж яг энэ үйл орлого дотор 3-ыг нь салгаад авцсан л амин өвчлөл байгаа даа. 9-өөс 3 нь байна тий. 9-өөс 3 нь байна гэсэн үг тий. Гэхдээ BCAA-ыг онцлог давуу тал одоо хүмүүсийн илүү нөгөө нэг фокуслаад байдаг нэг шалтгаан юу вэ гэхээр BCAA одоо энэ булчингийн 70% илүү их булчингийн үйл ажиллагаанд ордог гэсэн үг. Энэ 3 амин өвчлүүд. Тийм учраас нөгөө нэг судлаачид за тэгвэл энэ 3 амин өвчл булчингийн үйл ажиллагаанд хамгийн хэрэглэгдэж байгаа юм бол энэ 3-ыг салгаж аваад тусад нь бэлтгэл болоо гаргачих байгаа гэсэн. Нөгөө 6-аас илүү их үүрэгтэй, илүү их оролцоотой байгаа л шүү дээ. Оролцоотой байгаад гэсэн. Булчингийн агшилт, суналт те. Тэр нөгөө хариу үйлдэлүүдийг хийхэд илүү их оролцдог амиучлууд болж таарад байгаа байхгүй юу. Тэгэхээр тэрийг энэ зүгээр салгаж аваад бэлтгэл болоо гаргацсан гэсэн үг. Тий. Гэхдээ BISA-ны онцлог нь болохоор яг шууд үр дүнгээ өгдөг. Тогтвортой ууж ээж үр дүнгээ өгдөг онцлогтой. Илүү үр дүнгээ өгнө гэсэн үг шүү дээ. Тий. Тэгэхээр бэлтгэл хийгээгүйсэн ч уух. Тэ? За би өнөөдөр бэлтгэлтэй лээ. За би 7 оны 3 өдөр ч юм уу 4 өдөр хийж байгаа. Бэлтгэлгүй өдөр уухгүй байж болохгүй гэсэн. Тэгэхээр тэрийгээ заавал хэрэгжилжээж бэлтгэлгүйсэн ч гэсэн өглөөний ч юм уу завсрын
үед нь хэрэглээд тэгээд тогтмол хэрэгжилж яг одоо би сарын хугацаанд нэг зорилго тавиад булчингийн маасаа нэмэгдүүлэх зорилго тавьж байгаа бол тэгээд BCA хэрэгжилж байгаа тохиолдолд сар тогтмол ууж ээж сарын сүүл яг эцэстээ яг бодит үр дүн илүү гардаг. Тэ магадгүй яхав шууд үр дүнгөө өгж байгаа юм шиг санагддаг хүмүүс байж магадгүй тэ. Тэгээд тэр жоохон өмнө хэрэгжилжсэн нэгдүгээрт бэлтгэл хамааралтай байж магадгүй хоёрдугаарт гэмээ сэтгэл зүйн бас хүн сэтгэл зүй гэдэг зүйл чинь өөр амар хүчтэй шүү дээ. Шууд надад үр дүн өгч байгаа юм шиг нөлөөтэй. Нөгөөдөр яагаад заавал өдөр болгон хэрэгжилж энэ үр дүн өгдөг вэ гэхээр тэр хүний биед одоо ингээд тийм одоо эмочлуудыг нөөцлөдөг юм сав байдаг юм байна л та. Тийм ээ. Тэр савыг байнга дүүрэн байлгаж ээж тэр маань үр дүнгөө одоо байнга дүүрэн байж ээж тэр маань булчиндаа очиж нөгөө нэг үүргээ гүйцэтгэх гээд байгаа байхгүй. Тэгэхээр тэр савыг тогтмол дүүрэн байлгах хэрэгтэй. Тэ? Тэрэнд нөлөөлж байгаа тэр савыг дийлэх эзэлж байгаа хувь нь одоо яг булчингийн үйл ажиллагаатай холбож үзээд тэ агшил зуунтай булчингийн ачаалтаа ярих юм бол BCA агуулга жоохон өндөр байгаад байгаа. Тэгэхээр тэрийг байнга л дүүрэн байлгахын тулд хэрэгжилж байгаа гэсэн үг байхгүй. Гэхдээ тэглээ тэр одоо тэр бид нар болохоор тэрийг аминопул гэж ярьдаг л та. За тэр савыг бид нар дүүрэн байлгахын тулд яг одоо үзэгчтэй анхааруулж хэлэх зүйл нь гэхээр өдөр бүр уuna гэдэг нь өдөрт хэдэн удаа дараалдаж уух биш шүү. Өдөрт нэг л удаа. Тэ? Зүгээр тогтмол өдөр болгон гэдгийг л анхаараарай. Тэгэхгүй бол тэрийгээ саваад үргэж гин гээл байн байугаадах юм бол нөгөө сав маань халаад илүү гарах юм бол өөх болж халагд одоо нөөцлөгдөх учраас тэ яг нэг тогтмол хэрэглэх нь айгүй чухал байгаа. За би нөгөө нэг BCA гэсэн чинь нэг юу санаанд орчлоо. Биш нөгөө нэг өвчнүүдтэй их ажилладаг байсан. Тэгээд нөгөө нэг илэгний өвчнүүдтэй ажиллахад нэг онцлогтой юу вэ? Илэгний олон улсын ингээд одоо илэгний циррозтой байна уу? Илэгний хатууралтай, хавтартай гэдэг ийм өвчнүүдийн удирдамжтай хамгийн онцлог нэг юу гэдэг вэ? BCA гэдэг хэвгүй. Яагаад байдаг гэд шалтгаан нь би тэр үедээ ингээд механизмыг судалж байгаа. Тэгсэн чинь BCA ийм онцлогтой байдаг. Нөгөө нэг дийлэнх амин өвчлүүд чи илгэнд очиж задраад бодисын солилцоонд ордог бол BCA-г бодисын солилцоонд ороход шаардлагатай тэр энзим гэж байгаа. Энзим нөрөө PSAT1 2 гэдэг ийм энзим байгаа. Transaminase гэдэг. За тэр хоёр энзим нь илгэнд айгууд бага байдаг гинэ. Бага байдаг учраас яадаг вөхөр булчинд очиж бодисын солилцоонд ордог. Булчинд илүүтэй тэрийг задалдаг ийм энзимүүд байдаг. Тийм учраас нөгөө нэг илэгний өвчтэй хүмүүст биенжийн килограмм тутамд 0.25 граммаар гэхээр нэг 60 кг жинтэй хүн байвал 15 г BCA нийт хоол хүнснээс авбал нас баралт нь хүндрэл нь аюу бага байдаг. Тэгээд ерөөс бүх өвчнийх нь удирдамжээр хамгийн их батлагдсан дэр BCA байдаг. Тэгээд нэг илэгний өвчтэй хүмүүсийг за магадгүй энэ үзэгчд маань сонсож байгаа бол ойр хавьд нь байдаг бол бараг салах бах. Маш их дурхаа, булчинмаас алдсан. Тэр нөгөө саркопени гэдэг үүссэн байдаг, тийм байдаг. Тэгээд тэр нөгөө булчингийн масын алдагдлыг хамгийн гол бууруулдаг. Дээрээс нь илэгний ачааллыг бууруулчаа. Илгэнд очиж задарч бодисын солилцоод ордог учраас нэг онцлог нь илэгний ачааллыг аюу гол бууруулдаг. Тэгэхээр нэг уургийн илүүдл үсгээд илгэнд бүр асуудал болгоно гэхийг нэгдүгээр сэргийлдэг. Тийм онцлогтой. Дээрээс нь булчинд очиод бас тодорхой хэмжээний энерги болдог учраас тэр нэг ядарч сулдаад идэг байдал нь багасдаг. Тэгээ нэг дийлэнх BCA харах юм бол нэг юм скупэндээ 5 г байдаг. Тэгээ би нэг өдөрт нэг 60 кг биеийн жинтэй хүн гэх юм бол хоолноосоо нэг 10-ын авчирна гэж үздэг байхгүй юу? Дунджаар тооцоход. Тэгэхээр нэгэн скопыг өдөрт хэрэглэхэд одоо яг тэр тогтсон зөвлөм шундаа хүрж байгаа байхгүй. Тэгэхээр нэг эрүүл хүмүүс бол илгэнд нь уураг аягүй сайн нийлэгдэж байгаа. Тэр илгэний өвчтэй хүмүүс чинь нэг тийм уургаа нийлэгжүүлэх чадвар нь алдагдсан байдаг хүмүүст ер нь нэг тунгаар хэрэглэхэд өдөрт хэрэглэхэд яг нормал байдаг. Тэгэхээр эрүүл хүмүүс бас их хэрэглүүлэлт чинь их хэмжээний том болох асуудалтай гэдгийг бас аюулсан бодох хэрэгтэй баг. Тэр нөгөө нэг давуу талууд нэг юм бол одоо саяных шиг ярьдаг тий. Тэгээд BCA-г нөр ягаад өмнө уугааддаг бас нэг шалтгаан бол бас энэтэй холбоотой байх гэж бодож байна. Яг сая нөгөө нэг чи илэгний өвчтнүүдэд гэж ярьж байлаа шүү дээ. Тэгэхээр яг мэдээж нөгөө уургууд маань яг бас яг эмчилгээний зорилтоор бас тодорхой одоо заавруудаар бас хэрэгэлдэг. Ялчгүй BCA-гийн хувьд бол илгэн дээр аюух яригд ялангуяа илгэний одоо нөгөө нэг хатуурал цирроз маань хүн чатанд ороод те энцефалопати болоод те тархины нөгөө нэг азотын нэгдлийг хийх үүснээс болоод те ухаан балардах гэдэг ч юм уу те тархинд хорт нэгдлүүд үүсэж байгаа тохиол BCA-г зайшгүй авах шаардлагатай гэдэг бүр одоо юм удирдамжууд байж байдаг тий. Тэгэхээр бас эмнэлзүүн талаасаа бас ууг нь бол бас хэрэглэхийг бас зөвлөдөг.
Тийм мэдээж энэ нэмэлт бэлтгэлүүд чинь нөгөө ганц тамирчид явах шээ шүү дээ. Тийм. Яг өвчтнүүд төртөл айгүйх одоо VMA-г хэрэглэх шаардлагатай өвчтнүүд төртөл байна шүү дээ. Тий. Уурах хангалттай хэмжээнд авч чаддгүй өвчтнүүд зөндөө байна, хоолж чаддгүй өвчтнүүд зөндөө байна. Бас нэг амар сонирхолтой BCA дээр бас нэг юм зүйл байт юм лээ. Бусад ургууд бол одоо жишээлбэл нөө шингэгээ тодорхой хугацаа зараад ч гэдэг юм үү те. Тэгэхээр нөө хит их ойрхон ч юм уу хэрэглээд ах юм бол хоолны туршилт бууруулдаг шин чанартай байдаг бол BCA-г хэрэглэж хагаад хоолны туршлагыг нэмэгдүүлэх зорилгоор бас BCA-г бас хэрэглэх тохиолдлууд бас байд юм лээ. Бас их сонирхолтой санаг. Магадгүй бас жин нэмэх гэж байгаа хүн байвал байж болох юм. Одоо шинэ би бол жин нэмэхт аюу асуудалтай байна л дээ. Одоо асуудалтай гэхээсээ илүү бас хоолны дуршил бага явах гэдэг хүн байхгүй. Тэгэхээр нэг ойрхон идэхийг аюу тийм учраас нэг ургийнхаа зөвлөмжөдөө хурж чадахгүй байгаа байхгүй. Нэг 50 гоолдоо хурж чадахгүй байдаг. Тэгэл бас нэг хэсэг зарим орлуулдаг байх жишээний. Тийм. Тэгэхээр тэр нөгөө нэг яг түрүү хэлжсэн илгэн дүн баг задардаг илүү нөгөө ачаал баг байгаад байдаг учраас нөгөө нэг булчин руугаа шууд очоод тэнгууд илгэнд яг хоолоо нөгөө нэг одоо юм боловсруулах орон зайг нь олгоод за ингэснээрээ тэнгууд булчин шууд очиж үйл ажиллагаа хийж задрал те шилжилтээ хийж байгаа учраас булчингийн мас нэмэгдэх боломж гарч ийн те булчингийн мас нэмэгдэх юм бол хоолны дуршил нэмэгдэх гэдэг ч юм те процесс сэлцээ нэмэгдэх гэж нэг тиймэрхүү ухтгуунтай холбоотой байд юм шиг. Тэнгүүд BCA ялчгүй одоо хоолны дуршил багассан тохиолдолд бол BCA хэрэглэх юм бол хоолны дуршил нэмэгдсэн тийм судалгаанууд бас байд юм бэл. Гой судалгаа тий. Тийм сонирхолтой юм болж байгаа швар. BCA бол ерөнхийдөө хоёлаа гайгүй бас хүмүүст нэг учир шалтгаан нэг жоохон ойлгуулчихаар тий болсон байх гэж бодож байна. За дараагийн одоо саплимент бол би бас ер нь хамгийн бас алдартай гэж боддгийн. За тэгээд бас үр нөлөө ихтэй бас харьцангуй их удаан судлагдсан тэр одоо саплимент гэж хэлж болно. Тэр нь юу вэ гэхээр кератин. За кератин бол одоо хамгийн хэрэгэлдэг нь бол би жимийнхэн л гэж боддог. Одоо их бусад одоо юу гэдгийг салбарын тамирчид хэр хэрэгэлдэг нь бол мэдэхгүй. Гэхдээ би ер нь илүүтэй зөвхөн жимд явж байгаа бодибилдингээр хичээлж байгаа шиг тийм фитнес явж байгаа тийм хүмүүс илүүтэй хэрэгэлдэг байх гэж боддог. За энэ дээр ямар мэдээлэл байна? Ямар сайхан байна? Яг ганцхан жим шээ спортын салбарт бас креатин нэлээд алдартай гэх юм. Зөвхөн би Монголдоо ийм байх гэж зөвөр бодсон юм. Харин тийм ер нь креатин аяух хэрэгэлдэг. Тэ. Тэгэхээр креатин ч өөрөө яг ямар үүрэгтэй юм бэ тэгэхээр нь штэ тэ. Тэгэхээр энергийг аль болох хурдан энерги гаргаж ирэх үүрэгтэй. Маш энгийнээр ярих юм бол тэ. Жишээлбэл би одоо ингээд дасгал хийлээ. Би булчингийнхаа нэг 60% би өөрөө дотор бол 100% гэдэг тэ. Гэхдээ миний булчингийн нөөц нэг би 60-70% хүртэл л хийж байгаа юм. Креатин хэрэглэснээрээ нэгдүгээр би тэр нөөцийг 90%, 95% хүртэл би гаргах нөөц боломжийг өгдөг. Нөгөөтэйгөр энерги гэдэг зүйл чинь өөрөө нэг тасралтгүй эргэх нэг хурдтай явж байгаа байхгүй юу. Тэгээ энерги гаргаал, нийлгжээл, гаргаал ингэ явж. Тэр хурдыг хурдан болгодог. Гэлс тий. Одоо шилбэл копи машин удаан явдаг, хурдан явдаг машин гэдэг чинь тий. Тэр шиг айгу хурдтай энерги гаргаж ирдэг болохоор хүмүүс маш хурдан тесрэлт гаргаж чаддаг. Тэгэхээр креатиныг ер нь ихэвчлэн ямар хүмүүс хэрэглэдэг вэ гэхээр тесрэлттэй спортын хүмүүс хэрэглэл илүү тохиромжтой. За тесрэлттэй. Тийм. Богино хугацаанд их одоо юу гэдгийг огцом перформанс үзүүлдэг хүмүүс хэрэгтэй бол хэрэглүүл илүү тохиромжтой гэж үздэг байхгүй юу? Гэхдээ мэдээж одоо креатиныг болохоор хүмүүс нөгөө нэг булчингийн нөхөн дүлжилт эсвэл тесрэлтийн зорилгоор гэсэн ер нь хоёрхан зорилгоор хэрэгэлдэг. Тэгэхээр нөгөө хизээ хэрэглэх гэдэг бас асуудал яригддаг л та. Хэрвээ би одоо яг стамина буюу одоо тэгээ урт хугацаанд би одоо 2 цагийн бэлтгэл байлаа гэхэд мэдээж өндөр ачаалттай явж байгаад эхний цаг ч юм уу яваад 2 дугаар цагаас ингээд одоо ядралт нэмэгдээд ингээд сүүний өвчлөл нэмэгдээд гэж юм. Ядраад ингээд гүйцэтгэл бань буураад ирдэг л та. Тэгэхээр тэр гүйцэтгэлийг 2 цагийн турш үр дүнтэй байлгахын тулд байлгахыг гэж үзэж байгаа бол креатины бэлтгэлийн өмнө юм уу дундуур хэрэглэх шаардлагатай болж байгаа байхгүй юу? Хэрвээ яг булчингийн нөхөн төлжилт зорилгоор хэрэглэнэ гэж үзэж байгаа бэлтгэлийн дараа гэдэг ч юм тий. Тэгэхээр яг креатины хувьд бол ялчгүй бүр яг цаг хугацаа хамгийн одоо тааруулж хэрэглэх юм бол үнэхээр үр дүнгүй өгдөг. Гэхдээ креатиныг ихэвчлэн ойрын зайны тамирчид кроссфит одоо огцом хүч гаргадаг.
Тэгээд нөгөө одоо тулааны спортынхан нөгөө тесрэлтж гаргаад байдаг, тэсвэрч гаргаад байдаг ийм спортын төрлүүд байдаг шүү дээ. Тэд нар хэрэглүүл илүү нөгөө гүйцэтгэлийг сайжруулж, хурдтай, хүчтэй, тэгтээ тэсвэртэй байж чаддаг. Тэгэхээр нөгөө креатин хэрэглэх гэж байгаа ихчээ яах вэ гэлтэй. Чи яг ямар зорилгоор гэж байгаа? Recovery хийх гэж байгаа мó? Тэсвэрээ нэмэх гэж байгаа мó? Хурдаа нэмэх гэж байгаа мó? Тэгээ ерөөсөө л гурван л асуулт. Хурд юм уу, тэсвэр юм уу, нөхөн төлжөлт юм уу? Тэгэхээр хэрвээ би хурдаа сайжруулъя гэж бодож бол ихэнд нь хэрэглэж. Яг креатин цуснд орсноос одоо би ууснаас хойш ер нь бол яг хизээ хамгийн пик үр дүнгөө өгдөг хугацаа вэ гэхээр 45 минут гэсэн судалгаа байдаг. Тэгэхээр би бэлтгэл эхлээд халаалт игээд яг тесрэлтийн яг нэг огцом төлхөлтүүдэд сайжруулъя гэж бодож бэлтгэлийн орох үедээ. Тэрнийхээ 45 минутын өмнө дараалаад уучхад хамгийн өндөр тийм үр дүнг өгөх гэж байна. Би тэсвэрээ сайжруулах гэдэг байгаа бол бэлтгэлийн дундуур авах юм бол би нөгөө 2 цагийн бэлтгэл хийж байгаа бол бэлтгэлийн төгсгөл хэсрүү би гүйцэтгэлээ удаан барьж чадах гэдэг шүү дээ. Яг recovery байдлаар хэрэглэх гэж байгаа, нөхөн төлжөлт байдлаар хэрэглэх гэж байгаа бол бэлтгэлийн төгсгөлд хэрэглэх юм уу, дараа нь хэрэглэх. Нэг онцлогтой тал нь гэх юм бол энергийг маш хурдан үйлдвэрлэхэд хэрэгэлдэг. За бидний булчинд байгаа нөөц энергийг сайн шавхаж өгдөг гэж ярьсан шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө бидний биед явагдаж байгаа бүх бодис солилцоо маань усны тусламжтай явагдаж байдаг. Тэгэхээр креатин хэдий ч нэх ажил нь төдий ч миний биеийн дага усыг маш их ашигладаг. Тэгэхээр креатин ууж байгаа тохиолдолд би өдөрт уух ёстой нормоосоо бүр маш сайн давуулж хэрэглэхгүй бол нөгөө усл хэрэгжилж энэ уургийн нэг төрлүүд хэрэгжилж байна. Бүрний үйл ажиллагаа маш эрчимжтэй. Тэнгүү шинийн дутагдлын шинж тэмдгүүд их гардаг. Тэгээд креатин ууглаар бөөр өвддөг. Одоо сайд эффектүүдтэй ярьдаг хүмүүс байдаг л да. Нөгөө нэг бөөр өвддөг, нүүр ам цахлаад байдаг. Яг ингээд үзэнгүүд зүгээр шинийн дутагдлын шинж тэмдгүүд их ажиглагддаг. Тэгэхээр яг креатин ууж бол хангалттай усаа ууж байгаа шууд тийм нөгөө одоо нөлөө бол байдгүй. Гэхдээ креатин маань өөр айгаа дотор айгаа олон төрлөөр судлагдсан байдаг. Хамгийн их судлагдсан, хамгийн бага одоо гаж нөлөөтэй одоо допингийн төрөлд ортгүй гэдэг ч юм уу тий. Тэр нь болохоор креатин моно хайдрат буюу тэр төрөл байждаг. Босод төрлүүд нь бол яг ийм нөлөөтэй гэж явдаг ч гэсэн энэ креатин моно хайдратыг бодвол хамгийн сайн үр дүн өгөхгүй. Ер нь бол жоо маркетингийн чиглэлтэй бас нэг өөр чиглэл гаргаж ирсэн ч гэдэг юм те. Нэг хоёрдугаар хэм бол тэр нь допингийн баталгаа өгч чаддаггүй. Ялангуяа энэ уургийн бэлтгэмлүүд ганцхан креатин гэж ярихгүй л те. Гэхдээ ер нь уургийн бэлтгэмлүүд маань болохоор ялчгүй нэг допинг яригддаг. За тэгээд итгэмжлэгсэн лабораториор шинэлэгдсэн мөн шинэлэгдээг юм уу? За тэгээд нэг Америкийн одоо хэд хэдэн судалгаанууд байна л да. Яг уурыг хэрэглэл одоо допинг агуулаагүй гэж допингийн сабстанс буюу те бодисыг агуулаагүй гэсэн хэдэн одоо нэмэлт бэлтгэлүүдийг судлаад үзэхэд маш бага хэмжээтэйгээр допингийн листэд байдаг бүтээгдэхүүн хэд илэрсэн гэсэн судалгаанууд байдаг. Тийм учраас нөгөө нэг итгэмжлэгдсэн лабораториор шинжилүүлсэн бүтээгдэхүүнийг хэрэглэх нь аягүй чухал болчихдог байхгүй. Ялангуяа мэржлийн түвшинд очиод ирэхлээр тийм. Яг жоо ярианаас хазаачлаа уучлаарай. Өөрөө ирэхгүй яалтчгүй нөө хамт яригдах зүйл болчиход байна. Яригдах зүйл болчиход байгаа байхгүй. Тэнгүүд креатин руу буцаад орох юм бол креатин бол яг ямар нөлөөтэйг нь хэллээ тийм. Ямар зорилгоор хэрэглүүл хизээ хэрэглэх вэ гэдгийг хэллээ шүү дээ. Тэгэхээр хэрвээ креатин хэрэглэх гэж байгаа бол тесрэлтээ сайжруулах гэж байгаа юм уу? Тэсвэрээ сайжруулах гэж байгаа юм уу? Recovery юм уу? Гэдэг л гураас өөртөө хариулж хугацаагаа тодорхойлох хэрэгтэй. Гэхдээ креатиныг би одоо ингэх гэж байгаа учраас одоо эргэлж эхлэе биш. Эхлээд өндөр доозоор явж нөгөө нэг савыг дүүрэх хэрэгтэй. Тэгсний дараагаас тогтмол доозоор явагддаг. Тэ хамгийн гол нь шингэн маш сайн уух хэрэгтэй. Креатин ууглаар шууд булчинтай болоод идэм шиг хүмүүс ойлгоод байдаг. Креатин бол булчин нэмдэг зүйл бол биш ээ. Одоо бусад whey, EAA тэ гэдэг шиг зүйл биш байхгүй. Энэ бол энергийн нөөцийг шавхах, энергийг илүү сайн үйлдвэрлэхэд зориулагдсан бүтээгдэхүүн байна. Тэ. Тэгэхээр бид нар гаднаас бэлтгэлийн дараа нүрс авах хэрэгтэй гэж ярьжсэн шүү дээ. Одоо хэрвээ креатиныг булчингийн хүнд үйлчлэлтэнд хэрэглэх гэж байгаа бол гаднаас бэлтгэлийн дараа гэж ярьсан шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр нэмэх нь
нүүрс усаа авч ээж яг recovery болж өгч чаддаг. За тэгэхээр анхааруулах нэг юм бол кератин уул ус сайн уугаараа юм байна шүү дээ. Одоо юу гэх эхний зөвлөмж гэвэл ус сайн уух нь байна шүү дээ. Одоо хизээ уухгээс илүү эрүүл мэд чинь нэгдүгээр чухал байна те. Ус сайн уугаараа их зөвлөх нь нэгдүгээр асуудал байна. Тэгээд мэдээж кератины талаар одоо судлахаар гол үүрэг нь бол energy quicker гэдэг байгаа байхгүй. Энерги чинь л хурдан гаргана. Тэгэхээр нөө магадгүй 10 шахдаг бол 12 шахна гэдэг гэж байгаа байхгүй. Зүгээр энгийн зүгээр тоогоор математикаар ярих юм бол ийм байх боломжийг танд олгодог гэдэг гол үүрэгтэй болчиход байна. За тэгээд мэдээж битүүний ярьж байгаа сэдвүүд мэдээж одоо юу гэх юм хүмүүний зорилгоос шалтгаалаад өөр байгаа гэдэг айгуу сайн анхаараарай гэж хэлмээр нь. Одоо шилэл ярил би бол эзэж тамирчин болохгүй шүү дээ. Жишээд өөр дээр ярил те. Би тийм учраас тамирччиг тийм зорилготой хийхгүй. За би миний эрүүл мэнд гэдэг зүйл айгуу чухал байхгүй юу те. Тэгэхэд би одоо шинэ зүгээр тамирчдыг харуул бас ингэж нэг талаараа тодорхой хэмжээний эрүүл мэндийн жоон золиосыг тавьдаг хүмүүс гэж харддаг байхгүй юу. Тэгжээж тодорхой хэмжээний үр дүнд хүрчээж тэрнийхээ үр шимээр одоо амьдралд тэтгэдэг ингээд аз жаргалтай болоод ч гэдэм үү те. Тэгж одоо тодорхой хэмжээр бооцоо тавьж гин гэсэн үг шүү. Тэгэхэд би бол тэгж бооцоо тавих ёсгүй хүн гэж одоо жирийн хүмүүс бол тэгж боддог байхгүй. Тэгэхээр ер нь ямар нэгэн бэлтгэл явуул тэр чинь эрүүл мэнд гэдэг зүйл жирийн хүмүүсийн хувьд илүү бүр чухал асуудал болох нь тамирчдын хувьд ч гэсэн чухал та. Гэхдээ ер нь илүү чухал байх нь. Тэгээд нэг дагалдах бодисууд яриад байгаа гэдэг чинь энэ эрүүл мэндтэй хүртэл шууд холбогдож байгаа байхгүй тий. Одоо жишээлбэл сүүлд энэ уургийн саплементүүд хүн металлын агуулмж их байна гэдэг судалгаанууд гарлаа. Тэгэхээр нэг хүн металл их хэрэглэвэл мэдээчийн эрүүл мэндэд ямар ойлгохтой юм байх вэ гэдэг бүгдээ мэдж байгаа. Хуучны судалгаануудыг уншихаар нэг спорт саплементүүдэд одоо даалт байдлаар айгүй их кофеин ийм зүйлүүд ордог. Тэр нь хамааралтай үүсэх байдлаар тэгж ордог байсан байна гэдэг судалгаанууд төр байдаг. Жишээлбэл тэгэхээр одоо харьцангуй тэр нь бага л байгаа хэл та. Гэхдээ ийм асуудлууд байдаг учраас эт хэмжлэгдсэн баталгаатай их үүсвэрээс тий маш сайн хянагддаг тийм саплементүүд. Одоо гар дээрээс мар дээрээс авахыг бол би нь дэмждэггүй байхгүй ерөөсөө. Дөөр амьдлууд их байдаг, асуудлууд их байна. Тэгээ дөөр амьд гэдэг зүйл чинь ямар ч асуудал байгаа юм бэл. Мэдгүй би л байгаа даа. Жишээлбэл ярил. Үнэ гэж бодлоо. За тэгэхээр кератин бол ийм үүрэгтэй юм байна. За дараагийн ярих саплемент бол pre-workout гэж одоо нэрлэгддэг. Хүмүүс бол одоо инженерийн энэ ч болон дасгалын өмнөхл гэсэн үг шүү дээ тий. Тэгээд судас тэлэгч гэдэг нь хүмүүс их ярьдаг. За тэгэд энэ яг юу байдгийг ямар өрхтэй судас тэлнэ гэхээр ер нь бол судас нь бүдүүн бол алах юм шиг юм бодож байгаа шүү. Тийм. Би бас анх pre-workout гэдэг нэрээр нь мэдэхгүй байсан. Над дээр ирээл ингээл судас тэлэгч уул ямар үг гэл. Судас тэлэгч гэж юу юм бол гэл. Тий. Үнэхээр ингээд суцыг тэлээл тий. Халаад ах юм бол гэл ингээд үнэхээр надад бол бүр шин соргог хамгийн анх сонсгоос сэн санагдчихсан. Тэгээ суц тэлэгч гэж яг юу хэлээд байгаа юм бол гэдэг ингээд үтсэн чинь зүгээр л тий нэг цусны эргэлтийг сайжруулдаг л одоо бодис агуулсан тий цитрулийн гэдэг ч юм уу тий агуулсан зүйлийг бид нэр pre-workout буюу суц тэлэгчл гэж яриад байгаа юм билээ шүү дээ. Ер нь бол тэгж ойлгосон тухай хэдэн. Тэгэхээр судас тэлэгч яг үр дүнтэй юм уу? Хизээ эргэлэх ингээл дахиад хоёлаа ярих байх л та тийм ээ. Судас тэлэгчийг болохоор яг resistance буюу юм хүчний спорт хийж байгаа тохиолдолд бол яг уу тодорхой хэмжээгээр бол хэрэгжилж болж байгаа. Гэхдээ энийг нэг pre-workout буюу судас тэлэгчийг тодорхой нөхцлүүдэд хэрэглэх юм бол илүү тохиромжтой. Өдөр болгоны бэлтгэл гэдэг ч юм уу тий. Өдөр болгоны нөгөө нэг юунд хэрэглэх юм бол энэ маань өөрөө бас тодорхой хэмжээнд хамааралтай болох эрсдэл жоохон байдаг. Тэгэхээр байнга энийг хэрэглэхгүй л бол миний суц би халахгүй байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Тэгээ байнга энийг ингээ хэрэглэх гээд байдаг бас тийм эрсдэлтэй байдаг. Тэгэхээр нөгөө нэг хэрвээ pre-workout-ыг хэрэглэх гэж байгаа бол нэгдүгээр эхлээд тий хэрэглээд үзчих таарахгүй магадгүй нөө зүрхний хэмнэлтэй тохирохгүй байх юм бол энэ бас эргээгээд эрсдэлтэй амь насанд хүртэл эрсдэл учруулах боломжтой. Тэгээд үр дүнгийн өөрөө мэдчих юм бол яг магадгүй те нөгөө нэг өндөр ачаалтай тэмцээнд бэлтгэгдэж байгаа өндөр ачаалтай үед хэрэглээд болчдөг.
Тэгэхээр хүн өөртөө булчиндаа тийм нэг ой тогтоолтыг өгөх гэж байгаа байхгүй юу? А би ийм чадамжтай юм байна шүү. Чадамжийг бас шахаад нь штэ. Pre-workout ч чадамжтай гэдэг мэдээллийг өгчих юм бол тэрэндээ тэрнгүү дараа нь тэрийг өөрөө хүсүүсээгүй шахаад тэр хүсэлтийг хийж чаддаг болдог. Тэгэхээр pre-workout-ыг яг нөхцөлтэйгээр л хэрэглүүл илүү тохиромжтой. Тэг яг нөгөө заавруудын ингээ сайн ингээд судлаад уншаад байх юм бол ихэвчлэн pre-workout-ыг тэмцээнээс сарын өмнө хэрэглэхээ зогсоосон байх хэрэгтэй гэдэг зааврууд аюух байдаг. Би хэд хэдэн pre-workout-уудын ингээд заавруудыг уншиж судалж үзчихсэн л. Тамирчид дээр ирүүл ах нь тийм тамирчид дээр ярих юм бол тэнгууд тэмцээнээс хамгийн багадаа 4-7 өмнө хэрэглэхээ зогсооно гэсэн байгаа байхгүй тий. Тэгэхээр магадгүй энэ маань яг хуу ихэнх нь дандаа цэцэрлэгийн наргины агуулмж өндөртэй байдаг. Өөр бусад бас нэгтэл холимог байхыг үгүйсэхгүй. Тэгэхээр нөгөө кофеин амир их байдаг гэж. Тийм, кофеин бас байдаг тий. Тэгэхээр кофеин ч өөрөө тодорхой доозоос дээшээ байх юм бол допингийн төрөлд орсон тий. Тэгээд зарим нэг допингийн ч юм уу төрлөд орох эрсдэл өндөртэй байгаа учраас тэрийг ирч зогсоож байгаа. Нөгөөтэй өөр тэрийг хамааралтай болох вэ гэдгээс зогсоож байгаа гэж юм тий. Бүх юм нөө үр дагавартай байдаг учраас яг миний яг хувийн одоо өнцгөөс гэх юм бол тий яг тийм амар бас зөвлөх төрлийн бэлтгэл бол биш гэж би бол боддتي. Гэхдээ яг хэрвээ хэрэгжилж байгаа бол хизээ хэрэглэх үг юм бол өглөө унтаад би нэг сэрээгүй тий байж байгаа шууд нөгөө нэг одоо бэлтгэлж авдаг хүмүүс байдаг шүү дээ. Хэрвээ тэгж байгаа бол багаха нүрс ус хэрэглэжээд тий баг зэрэг нүрс уургийн агуулмжтай зүйл хэрэглэжээд pre-workout хийгээд resistant training хийх юм бол илүү нөгөө нэг суц маань жоохон өргөсөөд тий халаах нөгөө цусны эргэлт маань сайжирсан дараагийн нөгөө ачааллыг авахд огцом ачааллыг авахд зүрх жоохон бэлтгэлтэй байж идэг. А тийхгүй нөгөө унтаа байдлаас би маань бүрэн халаагүй хичнээн халаалт хийж байгаа ч гэсэн ялангуяа зарим нэг хүмүүсийн хувьд бол өглөө босоор шууд юм идэхгүйгээр шууд жимд очивол тэгэл олигтой халаалт хийхгүй шууд хүчний тасгалууд хийдэг. Тэнгүү зүрх огцом цочроод нөгөө нэг маш их ачааллыг авдаг. Тэрнээс бас урьдчилан сэргийлэх зорилгоор бас яг pre-workout гэдэг бэлтгэлүүд бас хэрэглэх тийм зорилгоор бол хэрэглэж бас болтгоо л доо. За би зөвхөн хувийн бодол шаа. Миний хувийн бодол би зөвхөн ингэж боддгийн pre-workout гэхэр нүүн аргинин одоо кофеин гэл энэ бодисуд байна шүү дээ. Би тэгээд би ер нь бол сонгодгүй байхгүй. Ягаад сонгодгүй шалтгаан гэх юм бол pre-workout илүү их ингээд хамаарал үүсгчдэг тийм бас судалгаанууд бас байдаг. Нэг талаас нь сэтгэл зүйн талаасаа хэрэглэхгүй бол чадахгүй юм шиг тухайн үедээ ихтгэл төрдгөө байдал үүсдэг тийм судалгаанууд нэгдүгээрт байна. Хоёрдугаар ч яг үхээр кофеин гэдэг чинь угаасаа үндс үсэг хамаарал үүсдэг. Кофе яагаад бид нар уух дуртай гэх юм бол тодорхой хэмжээ биднэртээ дофамин энэ одоо юу гэдэг те дааврын төвшөнд биднэрт одоо нөлөөлөд байгаа учраас бид нар сэргийг байдлыг аваад төрөлтнийг ууж хэрэглээд байгаа хамаарал үүсэж байгаа. Тийм учраас хамаарал үүсэх байдал нэгдүгээрт байна. Хоёрдугаарт энийг хэрэглээд дасгалын гүйцэтгэл нэмэгдэхгүй нэмэгдээд байгаа байхгүй мэдээж энд орж байгаа бодисууд нэгдлүүд нь нэгдлүүд учраас гэхдээ нэг өндөр тунтай байна. Тийм учраас би бас нэг өөрийнхөө хамгийн хайрладаг миний нойр байхгүй юу. Кофеин чинь сэргээш штэ. Байгалийн сэргээш гэдгээр алдартай. Тийм учраас би дийлэхдээ орой бэлтгэл хийдэг учраас ерөөс сонгодоггүй байтугай сонирхож үздэг. Яг би өглөө хийдэг байвал магадгүй үзэж магадгүй. Тэгээд нэг өдөрт хэрэглэх кофеины тоншны 400 мг байхад энэ цус сэлгэгч нар гэдэг чинь 350 мг дээр байгаа байхгүй юу. Тэгэхээр амар өндөр тун надад их санагддаг. Тэгэхээр би доосын хувьд ярихад бас их аюултай доос гэж үздэг. Тэгээ би өөрөө кофеинийг их судлаад хахад ер нь 400 мг-аас тийш айлуулах хэрэггүй. Ингээд хамаарал үүсэх байдал нэг байдаг. Зарим тохиолдолд шээс адгаарлал үүсгдэг хүмүүс гэдэг чинь ийм хамаарлууд их байдаг учраас эрүүл мэндийн талаас яриул бусад амьдралынхаа чанаруудыг бодох талаас яриул нэг сонгодгоо. Тэгэхээр нөгөө тамирчид бол өөрөө судал тий. Гэхдээ яг хоёулаа нөгөө pre-workout яг бүгд нөгөө кофеинтэй биш л янз янз юм байна. Зарим нь бол тий. Яг тэгээ нэгэнт ингээ кофеин гэд яриад орч ганцхан кофеин pre-workout кофеин ч өөрөө бас өөр зарим уургийн бэлмэлүүдтэй хамт байж дээ тий. Тэгэнгүүт над дээр бас нэг тийм тамирч орж ирсэн. Кофений нэлээ эхлээд яриагийн сонссон байхгүй. Тэгээд кофений хамааралтай болцсон байна гэж анзаарсан. Яасан гэсэн чинь маш өндөр дозтой нөгөө кофений уургийн бэлтгэл хэрэглээд тэгээд өөрийгөө хамааралтай болсноо яг азтай нь өөрийгөө хамааралтай болсноо мэдсэн. Тэгээ болсон. Болсон чинь эсрэгээрээ нөгөө зүрхэн савлаад
гар хөл нь ингээд салглаад ингээд тогтвортой байж чадахгүй. Уг нь бол өөрийнх нь спортын төрөл нь ингээд амар анхаарал төвлөрөл шаарддаг спорт байгаа байхгүй. Тэнгүү кофеин ч өөрөө нөгөө нэг допамин, норепинефрин энтергээ төвлөрлийг амар сайжруулдаг тийм зүйлүүд одоо даавруудыг идэвхжүүлж байгаа шүү дээ. Тэгээд тэгсэн чинь нөгөөдхөө хийх уусаар агаад тэрэндээ бүр хамааралтай болсон. Тэрнгүү л бол төвлөрч чадгаа болсон. Тэ. Тэгээ спорттой ингээ гарна ингээ салглаад буцаад бүр ингээ нөгөө хар тамхинаас хүн гарахад нөгөө цэвэршдэг гэдэг шиг явдаг шиг тийм хүртэл явсан байхгүй. Тэгээд овоо гайг болж исэн чинь буцаа спорттой ороод ирсэн байхгүй. Тэгээд нэг удаа кофентэй юм хэрэгэлсэн буцаа орсон. Одоо би яах вэ гэ ороод ирж байгаа хэрэг. Тэгэхээр кофеин тийм амар эрсдэлтэй. Яг го кофеныг тодорхой тунгаар бол хэрэглэх нь зөв үү зөв. Магадгүй маш олон судлаар кофеин хэрэглэснээрээ нөгөө нэг анхаарал төвлөрөө сайжраад гүйцэтгэл сайжирдаг. Өөрөөр хэлбэл тухайн булчин ч юм уу тухайн бэлтгэлд ингээд төвлөрснөөрөө тэр гүйцэтгэл илүү үр дүнтэй. Яг л майндын тоглоом байдаг те. Жишээлбэл тэгээ намайг ч гэсэн тамирчин байгаад зүгээр ингээ хоёулаа ингээ нэг дасгал хийлээ те. Чи одоо 3 толгойд булчингаа томруулах гэж байгаа. Би бас 3 толгойд томруулах гэж байгаа. Тэгтэл би зүгээр 3 толгойн дасгал хийх. Чи яг 3 толгойн булчин дээр ирж байгаа ачааллыг мэдрээд дасгал хийх хоёрын ялгаа яг адилхан дасгал хийгээд үр дүнгийн харахад чинийх илүү хүчсэн байдаг. Энэ бол ерөөсөө майнд явж штэ. Яг тэрнтэй адилхан кофеин миний анхаарлыг яг нэг юм руу төвлөрүүлж чадаад байгаа. Тэгэхээр тэгснээрээ нөгөө гүйцэтгэл маань илүү үр дүнтэй. Магадгүй тэр тактик байна уу? Тухайн гүйцэтгэл спортын дасгалын төрлөө намаахгүй те. Тэгээд илүү сайн үр дүн гаргаад байгаа те. Тэгтэл тэрийг айгу боломжтой л хэрэглэх хэрэгтэй. Тэгээд хамгийн аимшигтай зүйл нь нойр. Зарим нэг одоо анхлан ч юм уу те сонирхож байгаа эрүүлж байгаа хүмүүс болохоор яалтгүй дасгал хөдөлгөөний ядраад нойрны чанар сайжирдаг бол мэрэгжлийн түвшинд гараад ирэхлээр нөө дасгалын ачаал хэтрээд ирэхлээрээ тэр нь стресс болоод нойр хөдлөг үүсгдэг. Маш олон тамирчид нойр хөдлөлтөд тэмцдэг. Үнэхээр хэцүү байдаг. Тэгээд тэрэн дээрээ нэмээд нэмэлт бэлтгэл ууж ингээ кофеин хэрэглэнгүү за тэгээд нойр бай. Нойргүй бол ямар ч бэлтгэл хийсэн, ямар ч одоо тий сайн бэлтгэл хийсэн гээд үр дүнд хүрэхгүй. Тэгэхээр нойр хамгийн чухал зүйл байхгүй. Тэгэхээр аль болох кофеингүйг сонгосон илүү үр дүнтэй гэж би бол боддог. За тэгэхээр хүмүүс ер нь бол хүмүүсийг өөрөөрөө ажиглаарай л гэдгийг ер нь бол өөрийгөө жоохон ингээд анхаараа энийг хэрэглээд нойргүй болчихжээвэл тохирохгүй байгаа байхгүй юу? Би бол зүгээр инженеэр бол тэгж хэлсэн. Эсвэл хэрэгжилж байгаа цаг нь тохирохгүй байна. Эсвэл бэлтмэлчин тохирохгүй байна тий. Тэрэн дээрээ илүү анхаараа гişлэх гэдэг. Тэгэхээр хоёлаа шууд энээс цаашаа шууд кофеин руу орчвол яадаг гэж бодлоо. Одоо би чинь сая өдрийн тун хэмжээ олон улсад 400 мг байдаг кофеин. Би чинь яг өөртөө яг өөрийнхөө тунг ингээд тавьсан байдаг байхгүй юу? Минийх бол би бол өөрийнхөө дээдлэн өдөрт хэрэглэх 200 мг гэж тавьдгийн. Өөрийнхөө хувьд ярих юм бол тийм учраас pre-workout 350 гэхээр миний тунгаас өндөр учраас би сонгохгүй байгаа байхгүй. За жишээлбэл тийм зүйлийг харчаад за тэгээд өдөрт уух кофений хэмжээ маань 2 аяга байдаг. Дунджаар 1 аяга кофеин 100 мг кофеинтэй үзвэл би 2-оос дээш бол огт бүр макстай байлахт 2 он. Яагаад гэвэл 200 мг 400 мг хэрэглэх судалгаагаар нэг ялгаагүй байдаг хөөхгүй. Нэг онцгой ялгаа байдгүй. Тэгээ 200 баг илүү үр дүнтэй нөгөө гаж нөлөө багтай байдаг судалгаанууд их байдаг учраас би өөртөө тэр хэмжээ гараад дээрэс нь хүн болгон кофеин мэдрэг байдал нь өөр байдаг. Зарим хүмүүс 100 дээр зүрхэнд дэлсэж яхад зарим 50-ыг уусан зүрхэнд дэлсэн зарим нь 1000-ыг уусан зүрхэнд дэлсэхгүй. Тийм байдаг учраас би ингээд нөгөө нэг хүн болгон харилцаа байдаг өөрийнхөө тун гаргаж ирэх. Мэдрэгшил өндөртэй. За тэгээд кофений үүргийг бол сая одоо өөр ярьлаа шүү дээ. Гол судалгаанууд нь төвлөрөх чадварыг амар сайн нэмэгдүүлдэг. Гүйцэтгэл төвлөрж байгаа учраас гүйцэтгэл нэмэгдэнэ. Тэгээд төсвөр одоо бас сайжирдаг гэсэн судалгаанууд байдаг. Кофеин дээр өөр нэмээд ярих юм уу? Яг нөгөө нэг анхаарах зүйл нь бол кофеин бол допингийн листэнд бол орцсон байдаг. Гэхдээ кофеин бол ганцхан кофеин дагуулагддаг тий. Өөр бас одоо нөгөө ургамлын гаралтай цайнуудад бас кофеин агуулж яадаг тий. Ялангуяа ногоон цай гэдэг ч юм уу. Хар шоколад байна тий. Яг би мэдээж өдөртмөн идж байгаа зүйлүүд маань тэдэл нөгөө нэг одоо бидний одоо дээд түвшинд бол хүрэхгүй байгаа. Гэхдээ хэрвээ хольж хэрэглүүл яах вэ? Эндээс ч аваад гэх тий. Шоколаднаас аваад, ногоон цайнаас аваад, кофенаас аваад тий. Тэгээ тэрийг хэд дахин хэрэглээд авах юм бол
нэг мэдгэд илүүтгэг болов үсв. Гэхдээ яг өдөр тутмын бидний хоол хүнснээс авах нь бол бас төдийлөн өндөр бол биш. Нөгөө төвөр тасал үүсдэг учраас би өнөөдөр те 100 гуусаар агаад дасцсан. Гэхдээ тэр төвлөрлийг би авахын тулд ахаа би 150 гуухгүй болохгүй байгаа. Тэгээд 100-аа дасцсан учраас ингэж авсараад нэг мэдээд 400 дээр очиж байдаг. Тэгээд тэрэндээ донцдог. Тэ. Гэтэ тэрийг би өөрөө донцсон гэдэг мэдэхгүй яваал байдаг. Зүгээр л илүү хайдаг. Илүү өөр юунаас би яаж төвлөрөл авах вэ? Өөрийн мэдлгүй би өөрөө хүсдэг. Тэгээд тэрэндээ таслалцсан болохоор кофеин байхгүй болохоор нөө түрүү ярьсанчлаа ингээд өөр нөө анхаарал төвлөрөхгүй байх гэдэг ч юм уу те ямар нэг байдлаар өөр зүйлээс тийм нэмэлт бодисуудыг хайгаад байдаг. Цаанаас дутагтаад байдаг. Нэг кофентэй холбоотой би нэг юу сургалт бэлдэж байхдаа нэг харж ирсэн. Кофентэй холбоотой нас барах эрсдэлтэй кейсүүд гэсэн чинь 2 тохиолдол байсан баг. Яг бүртгэгдсэн аль байсны 2 байсан. Тэр гэсэн чинь үлээ өдрийн кофеины хэрэглээ 10,000 мг хэрэглээд нас барсныг бодвол ингэ тамирчингийн нэг кейс бол одоо юу гэх юм судалгаанаар хэвлэгдсэн байсан байхгүй чирээд ярил 10,000 гэдэг ч одоо амар байгаа байхгүй. Нэг кофе 100 кофе гэсэн. Тэгэхээр нэг спортын тамирчид тийм их тунгаар хүртэл хэрэглэх тохиолдлууд байдаг те. Нэг гүйцэтгэлээр нэмэгдүүлэхийн тулд тийм юм хэрэглэх тохиолдлууд байгаа учраас бас анхаарах хэрэгтэй надад санагддаг. Тэгээ ийм кейсүүд бас ганц 2-гүй байна. Тэгээд 70 хэлбэрээр чинь байх боломжтой. Яг хэвлэгдсэн байдлаар би бол 2-ыг олж авч ирсэн. Яг хоо тэгээ хоёлаа нөгөө ярианыхын сүлд бас ярихлах. Гэхдээ одоо зарим бэлтгэлүүд түрүүн хоёлаа зэрэг хэрэглээд байдаг гэж ярьжсэн тийм ээ. Тэгэхээр кофеин жишээлбэл кофентэй хамгийн тохирохгүй зүйл гэх юм бол бета-аланин гэдэг ч юм уу тийм. Байгаад байгаа хгүй. Тэнгүүд кофеин ч өөрөө одоо анхаарлын төвлөрийг сайжруулж яг гэхдээ өөрх нь бодисны агуулмжийн одоо онцлог химийн урвалаар онцлог шинж чанар биеийг хүчлэгжүүлж яадаг тий хүчилт үүсгэж байгаа. Тийм хүчилт үүсгэж байгаа. Анхаар төвлөрийг илүү нэмэгдүүлж хахад бета-аланин өөрөө хүчлийг сармжуулж байгаа ч гэсэн тодорхой хэмжээнд биеийг тайвшруулж яадаг. Тэгэхээр энэ хоёр хоорондоо зохицохгүй болохоор тий нөгөө нэг би ч өөрөө би алийг хэрэгжүүлэх юм бэ гэд маслаад ирж байгаа. Тэгэхээр хоёулыг нь хэрэглээд хордоод байгаа. Яг хор гэж хэрвээ авч үзэх юм бол те. Энд жил химийн л бодсон шүү дээ те. Аваад байгаа хэрнээ аль нь би нэгэ дарангуулчих юм бол үр дүнгүй. Тэгэхээр нөгөө зарим хоёлаа түрүү ярьжсэнээ зарим бэлтгэлүүдийг ингээ хооронд нь давхарлаж хэрэглээд байдаг, ойр ойрхон хэрэглээд байдаг ярьжстэй. Тэнгүүд кофентэй бас жишээлбэл те бэлтгэл хэрэглэж хахад зохицохгүй бас бэлтгэлүүд жишээлбэл байж байдаг. Тэгэхээр жишээлбэл кофентэй бэлтгэлтэй хахад за суцт хэлэгч BCA энэ төр бол хэрэгжилж болж байгаа юм. Тэнгүүд бета-аланин болохоор тийм их тохирохгүй. За магадгүй одоо нөгөө булчингийн дасгал хийж байгаа болохоор булчин чангарчлаа магниттэй бэлтгэл одоо нэмэлтүүд энтэг гэж юм минерал хэрэгэлдэг хүмүүс бас байгаа шүү дээ. Булчин суллах үйлдэлтэй бэлтгэлүүд байна шүү дээ. Тэнгүүд кофеин ч өөрөө магниг өөрөө шимэгдэлтийг дарангуулдаг. Болонгууд нөгөө магнига үр дүнгүй болчиход байгаа юм. Эсвэл нөгөө нэг кофенийг яг тухайн гүйцэтгэлтэй сайжруулах гэж хэрэглэж яадаг. Тэгсэн нөгөө маань шөндөө нойр нүрэг мелатонин уудаг байх гэдэг ч юм уу тий. Тэгэхээр нөгөө яг тухайн хэрэглэж байгаа одоо уураг байна уу юу байна тий ямар нэг нэмэлт маань бусад миний хэрэглэж байгаа юмтай хэр цогцож байгаа юм бэ гэдэг бас айгуу сайн судлахгүй бол харилцаа урлууд яваад хоорондоо үл зохицохгүй эсвэл бүр хүчтгэх буюу нэг хэтрүүлэн нөгөө гүйцэтгэлийн одоо үр дүнгийн илүү хэтрүүлснээрээ дэмжээд те илүү сөрөг үр дагавар бас авчрахыг үгүйсэн тий. Тэгэхээр тэрийг аягүй сайн судлах хэрэгтэй юм шиг санагддгийн. Надаа ялангуяа одоо нөгөө нэг фитнесийн багш нар маань яг мэдээж мэрэгжлийн багш нар маань зарим багш нар маань сайн мэддэг. Гэхдээ зарим нэг хүмүүс маань ялцчихгүй ингээд зарим хүмүүс зөвлөгөө авах гээд ирэхлээр ялчгүй хоорондоо тогтохгүй юм эсвэл хүчтгэх юм өгөөд тэр нь нөгөө нэг тухайн бэлтгэл нь тохирохгүй байгаа юм шиг мэдрэмж төрдөг ч юм уу зүрхэнд дэлсээд те. Тэгээд хугацааг нь салгачингууд гайгүй. Яг нэг доор хэрэглэх ч юм уу доозыг багасгаад ариун өөр тактикаар хэрэглэнгүүд цохоод идэг ч юм уу. Тим талууд бас ажиглагддаг. Тэр тэрийг бас айгуу сайн анхааруул зүгээр юм шиг санагдсан. За сая бета-аланин гэдээ өрдсөн шүү дээ. За бета-аланин чинь
бас их хэрэгэлдэг те. Тэгдэг. Ер нь бол нөгөө хүн хоол бета-аланины гол зорилго нь бол ер нь хүчин шүлтийн тэнцвэрийг хадгалах, сармагжуулах зорилготой. Тэгэхээр уураг гэдэг чинь амин acid гэдэг хүчлэлэг байдал бий болж байгаа. Дасгал хийж ийн, хүс гарч ийн, ус одоо тий хөлсөөр их алдангууд бид нэр шингэнээ алдж ийн, бид маш их хүчил хуримтлагдж байгаа. Хүчил хуримтлагдана гэдэг чинь өөрөө ядралтыг бий болгоно, сэргэлтийг удаашруулна, тесрэлтийг удаашруулна, гүйцэтгэлийг сааруулна, булчин ядарна, өвдөн тий тэр болгоныг нөгөө нэг даван туулах зүйл нь гэх юм бол ерөөсөө pH-ийн тэнцвэр, шингэний тэнцвэр болоод ирж байгаа. Тэгэхээр тэр pH-ийг сармагжуулснараа одоо биеийн хүчлийг тийм ээ хүчлийг одоо шүлтлэг чиглэл рүү бож тэнцвэржүүлснээрээ би гүйцэтгэхдээ илүү сайн хийх боломжтой болж байгаа, төсвөртэй болж байгаа тий. Тэр процессыг химийн урвалыг удаашруулах ер нь бол гол зорилготой байгаа. Бета-аланы. Тэнгүү тэрийг бас яг энэ сайн гинэ гэж хэрэглээд байгаа нэ. Яг ямар зорилготой юм бэ гэдгийг илүү сайн мэдвэл илүү зүгээр юм шиг санагдтыг. За нэгдүгürt гүйцэтгэл сайжрах нь байна. Тэрнээс гадна гол нь нөгөө нэг булчингийн гэмтэл, булчингийн өвдөлт гэдэг юм уу те, үнээс шалтгаалсан бас нэг нөхөн сэргэх талаасаа бас байж болох асуудлууд байдаг ахна. Гэхдээ бидний тун хэмжээний асуудлууд яригдана. Үндсэн үйлдэл нь бол хоёлаа энэ юм байна гэж ингээр бол ярьж болохоор байна те. Өөр бас би нөө бета-аланитай холбоотой мэдээллүүд уншсан чинь бета-аланинаас ийм нэг карносин гэдэг ийм нэг бодис үүсдэг гинэ. Тэр бодис нь нэг булчин дийлгэнд байж идэг. Тэр нь нөгөө нэг бас гүйцэтгэлийг сайжруулдаг. Гол эффектийг үзүүлдэг зүйл нь тэр юм байна. Одоо нэг мэдээчин тэр өвдөлтийн юмг нь бууруулах нь. Тэгээ бас тодорхой хэмжээнд бас нэг зөвхөн харьцуулаад харах юм бол бас нэг креатин шиг тодорхой хэмжээний гүйцэтгэл сайжруулдаг тийм үйлдэлүүд байдаг юм байна. Карнизины яг урдэр шатнуугаас бета-аланин, элгеститин гэсэн хоёр амин хүчлээс бүрдэж байгаа. Тэгээ энэ хоёр карнизин маань өөрөө нийлээд хүчлийг сармагжуулах булчингийн одоо эсийн ус барих чадвар тэгээд хүчил шүлтийн тэнцвэрийг хамгийн хадгалж чаддаг. Ингэж хадгалж чадсанараа нөгөө сүүний хүчил бид нар хийгээд дасгалыг сүүний хүчил ялгараад ингээ булчин өвдөж тэр хугацааг удаашруулж байгаа. Тэгэхээр нөгөө нэг магадгүй бета-аланины хувьд зөв миний ажигласнаар бол комбат ч юм уу те тулааны спорт гэсэн цагийн гүйцэтгэлээр үнэлэгддэг спортын төрөлд магадгүй илүү тохиромжтой юм шиг. Цаг одоо жишээлбэл усан сэлт гэдэг ч юм уу тий цагтаа уралддаг гүйлт гэдэг ч юм уу тий тэнд чинь 1 секунд битгээл дойлоор хэмжигддэг 100-ны дойлоор хэмжигддэг спорт ахгүй. Тэгэхээр ганцхан дойлын дараа ч гэсэн миний сүүний хүчлийн агуулмж ялгараад миний ганц дойл өргөжлөх боломж байхыг үүсэхгүй болчихж байгаа. Тэгэхээр нөгөө спортын төрөл яг энэ дээр бол илүү тохиромжтой юм шиг зүгээр миний хувьд санагддаг уу? Тийм. Тэгээ санагддаг. Бас хувийн бодол нэг талаас харуул тий. За мэдээж сая хэлсэн тий нэг дасгал хийнэ гэдэг чинь маш их хэмжээний бодис солилцоо бид явагдана. Тэр чинь өөрөө хүчилшилт их үүснэ. Тэгээд сүүний хүчлэл ярьдаг тий. Энэ их үүсдэг. Тэгээд эднийг нөгөө бага байлаач бол тухайн оны булчингийн гүйцэтгэл мөчтгсөн сайжирна тэр өвлчангаар өвдөд байгаа зөвөрлөд байгаа зөврүүд нь багасна гэдэг юм тийм эффект байгаа. Тэрний чинь гол эффект нь бас бета-аланин байжлах юм аа гэдгийг ерхэд нь би нэг бацах юм бол нэг тиймэрхүү юм бас байжлах юм байна гэж бодлоо. За дараагийн хоёр саплимент бол нэг L-глутамин, L-аргинин гэдэг. За хоёр амин хүчил байгаа. Ер нь бол амин хүчил те. Гэтэ хүмүүс энийг амин хүчил гэж мэддэг юм уу гэдгийг бол мэдэхгүй байна. Гэтэ юус хүмүүс тэгж боддог үгэн сайн мэдгүй. Зарим бэлэмжлүүд бол харж байхад хамттай байгаа харагддаг. За тэгээд тусдаач байгаа тохиолдол байна. За энэ хоёр ер нь яадаг юм. За L-глутамины хувьд болохоор яг нэг булчин төлжүүлээд ч юм уу хүн сэргээгээд ч юм уу байгаа зүйл биш. Хамгийн чухал зүйл нь юу вэ гэхлээр нүүрс усны одоо глюкоз тэ нүүрс ус ингээд задраад глюкоз болж байгаа. Глюкозыг хурдан татах өөрөөр хэлбэл инсулины нөгөө нэг мэдрэг чанарыг нэмэгдүүлээд хурдан одоо сахарыг хурдан булчин руу зөөлөх эсрүү оруулж хурдан энерги болох гэдэг шүү дээ. Энерги байгаа энергийг хурдан үйлдвэрлэх нь креатин байсан бол эсрүү бас энергийг оруулах
хурд хэрэгтэй шүү дээ. Тэрэнд глютамин айгүйх нөлөөтэй. Дээрээс нь бид нар дасгал хийж байгаа болохоор нөгөө хүйсийг гарч ийн тэгэхээр шингээ алдаж ийн. Эс маань өөрөө бас шингэнэ алдаад байхгүй. Шингээ алдагдтал юм бол хүч буурна. Гүйцэтгэл буурна. Тэгвэл тэр эс дотор байгаа усыг барих чадварыг хамгийн сайн гүйцэтгэн глютамин байгаад байгаа. Тэгэхээр глютамины гол үүрэг нь нүүрсийн хурдан булчин руу нөөцлөхөд тусалж байна. Одоо зөөвөрлөхөд тусалж байна. Ус барих чадварыг хамгийн сайн байж байна гэсэн. Тэгэхээр ер нь бол нөгөө одоо бид нэр хоол зууч за ялангуяа н одоо хоол зуучд гэлтгүү те бүхс тамирчид одоо янз бүр эмбоди гэдэг ч юм уу те янз бүрийн одоо нөгөө баг төхөөрөмжөр үздэг те тийм биеийн бүтэц найрлагыг үзэж байгаа те. Тэгэхээр тэрэн дээр хамгийн бидний төрүүлж хардаг зүйл бол биеийн ус байдаг. Эсийн дотор болон гадна усыг хардаг байна. Тэгээ тэрний харьцаа. Тэгэхээр ямар үед эсийн гадна ус их байх юм, ямар үед эсийн дотор ус их байх юм гэдэг зүйл яригдчихэж байгаа байхгүй тий. Тэгэхээр яг энэ дасгал хөдөлгөөнтэй холбоотой ингээ яриад ирэнгүүт булчингийн мас ихтэй хүмүүсийн эсийн дотор ус их байдаг. Тэгэхээр тэр ус багасаад ирэх юм бол булчин мас хурдан нөгөө нэг атрофи хийх буюу агших боломж. Одоо агших сунхын агших биш жижигрэх тий булчингийн мас алдчихж байгаа юм шиг тийм хэм маяг руу орж байгаа гэсэн үг байхгүй. Булчин жижигэрч байгаа гэсэн. Тэр эс дотор ус хангалттай байж булчин өөрөө хүчтэй, хурдтай байж чаддаг. Тэгэхээр тэр усыг алдахгүй байх нь айгуу чухал. Биндэж гаднаас ус авч байгаа. А гэхдээ давхар одоо нэмэлтээр хэрэглэж байгаа бол глютамин өөрөө тэр эсийн ус барих чадварыг нэмэгдүүлдэг л гэж ойлгож болно. Тэгэхээр шууд бол булчин нэмдэггүй шүү. За тэгэхээр шууд бол одоо булчин нэмэх үүрэг гэхээсээ илүү өөр хадгалах зорилготой болчихж байгаа гэсэн үг. Глюкозын солилцоог сайжруулахар чинь глюкоз гэдэг чинь энерги болно шүү дээ. Энергийн солилцоог сайжруулах гэдэг чинь энерги үүсвэл тэгэл та хурдан гүн гэсэн үг шүү дээ. Миний ярил те. Тэрэнд өөрөөхтэй байх нь. Тэгээ би зөвхөн глютамин гэсэн чинь би яг хаа дахиад нэг өвчнөттэй ажилладаг учраас нэг кэсэлчий гэж бодлоо. Глютаминыг нэг хэрэглэх нэг шаардлагатай хүмүүс гэх юм бол нэг гидсний асуудалтай хүмүүс их хэрэгэлдэг. Ягаад гэвэл нөгөө гидсний салс бүрхүүлийг өөрөө нөхөн төлжилтийг сайжруулдаг. Жишээлбэл бол leaky gut гэдэг нэвчинхий гидсний хам шинж гэж одоо би бол тэгээд орчуулчихдаг. Leaky gut-тай хүмүүс ч байдаг юм уу? Янз бүрийн гидсний асуудалтай хүмүүс өөл тэр нөгөө гидсний одоо энгийнээр ирвэл гидсний чи ханыг нөхөн төлжүүлдэг, хурдан нөхөн төлжүүлэх шаардлагатай амин өвчтөл нөрөө L-глутамин гэдэг амин өвчтөл байдаг. Тэгээ энэ нөрөө зарим өвчтний үед нэг үл орлогдох амин өвчтөл буюу элгэнд нийлэгчдэг боловч зарим өвчтний үед энэ дасгалын үед ч гэдэм юм уу те хүн дасгалын үед дутагддаг нөхцөл амин өвчтөлийн төрөлд ордог. Тэгээд ийм нөхцлүүд бас хэрэгжилж болдог байна гэсэн үг шүү дээ. За аргинин. За аргинины хувьд болохоор энгийнээр ярих юм бол одоо аргининч болохоор нөхцөлт амьдлал гэж ярьж байгаа тийм ээ. Тэгэхээр маш их өндөр ачаал авсан үед энийг маш ихээр хэрэгэлдэг тий. Тэгэхээр ачаалт авах чадварыг бас нэмэгдүүлдэг. Анхаарал төвлөрөл за recovery-д бол юу нь бол илүү хэрэглэгддэг. Байгаад дааврын зохицуулахуудыг бас хийдэг. Тэгэхээр яг миний хувийн зүгээс болохоор хэдийгээр нөхцөлт амин өвчлөлт гэсэн үл арлагдах буюу те нөө essential амин өвчлүүд маань байж хахад нэмэлтээр заавал хэрэглэх бол шаардлагатай гэж би бол боддоггүй. Тийм. Тэгэхээр аргинины хувьд болохоор өөрийнх нь онцлог нь болохоор нөгөө нэг булчингийн нийлэгжилт гэхээс илүү булчингийн задарлыг удаашруулах үүрэгтэй. Тэгэхээр яг нь ийм амар олон бодцод ингээд яриад ингээд бүгдээрээ л адилхан үүрэгтэй юм шиг сонсогдчихэж магадгүй. Гэхдээ ингээд тус бүрдээ ингээ өөр химийн урвлууд өөр нөлөөтэй ингээ явдаг болохоор яг нөгөө булчингийн задарлыг идэвхжүүлж хахад тэр идэвхжлийг бууруулдаг. Ерөөсөө л тийм үүрэгтэй байгаа. Тэгэхээр энэ маань өөрөө бас бид нөгөө нийлэгчих боломжтой учраас нөгөө үл орлогдох амьдлөөсөө л авчих боломжтой л гэж хэлмээр заавал нэмэлтээр аваад хийг бол би бол хувьдаа бол зөвлөөд идэв. За би нэг энэ подкастыг бэлтгэхийн өмнө мэдээллүүдийг авсан. Би бол аргининыг бол яг судалж байгаагүй. Ягаад судалж байгаагүй гэх юм бол ер нь бол нэг сонирхож байгаагүй. Тэгсэн чинь би зөвхөн хэдэн мэдээлэлүүд болсон. Тэгсэн чинь аргинин гэдэг нь өөрөө nitric oxide буюу азотын эсэл гэж байгаа. За энэний нөгөө урдл бодол гэж бодис гэж байгаа. Тэгэхээр нөгөө энийг nitric oxide болохоор яадаг вөхөр ингээд гүдгэр булчинг сулруулдаг. Үйлдэлтэй учраас жоох ингээд судсыг тэлтийг ингээд дэмждэг. Судсыг л арай өөр хүн болно. Тэгэхээр одоо
цусны урсгал сайжирна гэсэн үг шүү дээ. Цусны урсгал сайжрахаар одоо юу гэдгийг гүйцэтгэл мэдээ сайжирна. Та илүү их өргөн, илүү их тесрэлт хийх боломжийг олгоно. Дээрээс нь тэр булчингийн задралыг удаашруулах үүргүүд төрөний таны хэлсэн шиг байна. Тэгэд нэг гол юу нэг бэлтгэлийн дасан зохицох чадварыг нэмэгдүүлдэг гинэ. Тэр ялангуяа хүндийн өргөгч мөрөгч нарыг хэрэгэлдэг одоо нэмэлт бэлтгэл гэдгээр нь ер нь бол битсэн байдаг юм байна. Би нэг судалгаан дээрээс авцсан. Тэгсэн чинь ерөнхийдөө хүндийн өргөгчнэр илүү зохиромжтой. Тэгээд дасгалдаа бэлтгэлдээ дасан зохицох чадварыг бас жоох нэмэгдүүлдэг тэр байдал нараа илүү байдаг гэсэн судалгааны үр дүнгууд бас байдаг юм байна. Тийм яг нөгөө нэг за бэлтгэлийн дасан зохицолоос гадна тэр нөгөө nitrogos азотын эсэл тий. Азотын эсэл маань өөрөө ихсэд ирэхлээр сүүний хүчлийн буюу нөгөө нэг биеэс гадагшлах байдал маань удаашраад ирдэг. Тэгэхээр тэрийг нөгөө нэг багасгах зорилгоор бас нөгөө нэг аргины бас хэрэглэх талууд бол бас ажиглагддаг юм. За гих мэдчлэн нэг ийм хэд саплиментууд байна тий. Харин тий. За би одоо амар олон саплимент юмнуудыг бэлдсэн. Одоо би ерөнхийдөө зүгээр нийтлэг хэрэгэлдэг 10 саплимент хэрэгтэй гаргаж тавиад өнөөдөр яриад байгаа хэлбэр нь. За тэгээд 10 дахь нь бол минийх юу гэдэг нь гэхээр mass gainer буюу энгийн дээр ирвэл масс нэмэгч тий масс нэмэгч болчих масс нэмэгч одоо хүмүүс хамгийн хэрэгэлдэг хүмүүс нь минийхэр бол яг нөгөө нэг их хүндийг өрөлт powerlifting гэж ярьдаг тий эсвэл бөхчүүд хүмүүс хэрэгэлдэг гэж ярьдаг тий энэ mass gainer буюу энэ юу вэ? Mass gainer гэдэг яг хаа ихэнх mass gainer болохоор уургийн агуулмжтай багтай байдаг. Зарим нь бол нэмэлттэй байж байдаг. Гэтэ эдгээр нь болохоор ерөнхий одоо уургууд байж байгаа. Гэхдээ гол substance буюу гол хүчин зүйл нь бол ерөөсөө нүүрс ус гэдэг. Нүүрсийн маш өндөр тунгаар агуулдаг. Ганц халбаг тий mass gainer хэрэглэхэд өөрөө 500-аас 1500 хүртэлх килокалорийг агуулах боломжтой байж байгаа. Тэгэхээр ерөөсөө л нүүрс усаа л сайн аваад байх юм бол ер нь жин нэмэгдэн штэ. Жинтэй байгаад байх юм бол тэр маань булчин болол хувраад байх боломжтой. Огт өөхгүй биеийн жингээс булчин тай болох өөхтэй биеийн жингээс булчинтай болох айгүй амархан байж байгаа тийм ээ. Тэгэхээр нөө mass gainer буюу ерөөсөө л нүүрсийг хангалттай өгчээвэл ерөөсөө тэр булчин өөрөө одоо нөхөн түлжихтэй томрох процессыг ерөөс дэмжиж өөрөөр хэлбэл бий болгож байгаа гэсэн үг байна. Тэгэхээр mass gainer гэдэг нь маань ер нь бол ихэвчлэн нүүрс ус байдаг шүү. Хэрвээ та булчингаа яг ийм зорилттойгоор томруулах те нэмгэж байгаа бол давхар өөх нэмнэ гэсэн үг үстэй тийм өөх нэмжээ тэр маань булчин болж байгаа байхгүй. Бага бол нөгөө шимд жилийн найрлага дээр нь уурга гэхээсээ илүү карбохайдрат буюу нүүрс усны агуулмж хийрэх байна вэ гэдгийг айгуу сайн анхаарахыг би ер нь бол зөвлөдөг. Яагаад гэвэл ганцхан уургаар би нөгөө хэлсэртэй ганцхан уурга маань өөрөө цаашаа ингээ өөх болоод хоримтлагддаг бол нүүрс ус олыг гол бид нар нөөцлөх боломжтой байгаа даа. Тэгэхээр яг нүүрс усны агуулмж хэрэг хэмжээтэй байгаа юм бэ гэдэг айгуу сайн судлаад mass gainer гэдэг маань ерөөсөө ер нь бол нүүрс ус бэ агуулмж өндөртөө л байх хэвээр. Хамгийн багтаа 40-40-оос 40 г нэг скупер 40 тэргээд тэрнээс дээшээ байждаг. Тэгэхээр тэрийг л анхаарахгүй л mass gainer гэж одоо худалдаалж байгаа хүмүүс mass gainer шүү гэж хэлчихэд дан уургийн агуулмж уург нь 25 г 50 г тэгсээр нүүрс ус нь бага. Тэр яг үндсэн нөө whey protein, casein protein руу очиж байгаа. Тэгэхээр энэ бол яг шууд mass gainer бас болж чаддгүй учраас энэ дээр айгүй анхаарахыг зөвлөдөг. Тэгээд ер нь нийт одоо үзэгчтэй бас дахиж хэлэхэд ингээд өнөөдрийн хувьд болохоор миний хувьд л ерөөсө хэрвээ хэрэглэвэл гэдэг талаас нь ярьж байгаа шүү гэдгийг бол айгүй сайн ойлгоорой гэж хүсэж байна. Тэгэхгүй болохоор нөө хоолцооч чинь хэрэглээдээ сайн гэж хэрэглээдээ сайн гэж ингээ бас буруу ойлгоч. Хэрвээ хэрэглэвэл ингэж хэрэглээрээ хэрвээ хэрэглэвэл ямрыг нь ямар үед нь хэрэглэх вэ гэдэг айгуу сайн ярилцаж зөвлөж уншиж мэдхгүй бол мэрэгжлийн үнэтэй хүнээсээ асуугаад зөвлөгөөгөө аваад хэрэглээрэй гэж бол би бол хүсэж байгаа гэдгийг айгуу сайн анхааруулж бас хэлмээр байна. За ер нь аль тий өнөөдрийн ярианы зорилго бол спорт саплимент гэдэг чинь амар юм том зах зээлийг эзэлсэн угаасаа амар гал сэдв. Дээрээс нь хүн болгон хэрэглэж байгаа гэдэг нь угаасаа тодорхой. Одоо жимд яваад спорт саплимент хэрэглэдэг хүн байдгийн болов гэж би зүгээр хэлэн зөө. Ямарваа нэг юм хэрэглэж байгаа дийлэх хүмүүс тий. Тэгэхээр тэрэнд маань сонголтон зөв байгээ тий зөв байх болтгой гэдэг байдлаар ингэ хэрэглэж байгаа. Мэдээж ямар нэгэн эрүүл мэндийн асуудалтай бол
өөрөөс судал те. Заавалчгүй эмчээсээ байдаг юм бол тусгай мэрэгжлийн хүнээс асуух хэрэгтэй. Тэр өвчтөй тохиолдолд өөр байна. Эрүүл хүмүүсийн хувьд ядаж зөв сонголтоо хийгээрэй. Мөнгөө битгий хэрэггүй юм дүрээр магадгүй те. Эсвэргээрээ буруу юмдаа мөнгө өрчих вэ гэдэг байдлаас энэ хөө зүйлийг яаж байгаа. За тэгээд буцаад сэдв рүү ороход маск гейнер гэдэг бол үндсэн одоо зүйл нь бол нүүрс. Нүүрс гэдэг чинь бидний гурил будаа хэлсэн чихэр сахар те. Энэ зүйлүүд бахан энэний хэрэглээ нэмэгдэхээр өөх нэмэгдэн дагаад тодорхой хэмжээний уургууд энд чинь бас агаа. Гэхдээ нүүрсээс ал баг. Тийм учраас булчингийн масаа давхар нэмэн. Тэгэхээр нэг яг нэг жин нэмээд, булчин нэмээд ингээд одоо би шинэ 70 байж байгаа 100 кг жинтэй болыг зорж байгаа бол хэрэглэх магадгүй юм нэг төрлүүд нь байж болох юм тий гэдэг байдлаас би илүүтэй ярьлаа гэсэн үг байна. За тэгэхээр спорт саплиментуудыг ерөнхийдөө базвал би нэг ийм 10 саплимент бэлдсэн. Тэгээ энэ дээр нэмээд танд хэлэх ямар нэгэн комент юм уу, ямар нэгэн сэтгэл хүмүүст хэрэглэх заавар дээр анхааруулж хэлэх өөр ямар нэг юм байвал хэлээд их подкаст аялаад дуусгая гэж бодож байна. Тэгэхээр ер нь бол хоёлаа ингээд дүгнээд ярих юм байна шүү дээ. За ямар ч байсан өнөөдрийн үед болохоор за өөрөнтэй нь бэлдсэн гэдэг аль болох асуултуудыг цэгцтэйгээр хариулахыг хичээлээ. Бас үзэгчтэй тодорхой хэмжээний мэдлэг бол мэдээлэл өгсөн байх гэж найдаж байна. Гэхдээ мэдээж мэрэгжилтэн одоо хоол зүйч гэдэг мэрэгжлийнхаа үүднээс ингээд бодхолоор үргэлж хоол бол нэгдүгээрт тий. Тэгэхээр хоолыг хизээж уураг бол орлож чадахгүй. Тэрийг бол хамгийн түрүүнд бол хэлмээр байна. Хэрвээ хэрглэж байгаа бол тий одоо коуч, хоол зүйч тий ямар нэг тий яг зөвлөж байгаа хүнтэйг айгүй сайн ярилцаж, тохиролцож, зорилгоо тодорхойлж, цаг хугацааг нь айгүй зөв тохируулж хэрэглээрэй гэж зөвлөмөр байна. За тэгээ 3 дугаар гэх юм бол хамгийн чухал зүйл бол түрүү ярьсан үл зохицол гэдэг зүйл байгаа. Магадгүй таны хэрэглэж байгаа нэг уурагч нөгөө хэрэглэж байгаа саплименттэй одоо аминд ийм бэлтгэл байдаг байна уу, эрдэсийн бэлтгэл байна уу, эсвэл өөр нэг бэлтгэл хоорондоо үл зохицлоосоо бий болоод тань нэмэр болох ш нэрмээс болж авах вэ. Тэрийг айгуу сайн анхаараарай. За тэгээд уураг хэрвээ уургийн болон спортын ямар нэгэн бэлтгэл хэрэглэж байгаа тохиолдолд үргэлж усаа сайн уух хэрэгтэй байдаг шүү гэдгийг бол тийм хэлмээр байна. За магадгүй би одоо өдөрт 2 литр ууж байгаа бол би дасгал хөдөлгөөн хийгээд 3 литр болцсон. Ахаад нэмэлтээр ямар нэг бэлтгэл ууж байгаа бол би бараг тэрийг 4 хүртэл нэмэгдүүлэхийг үгүйсэхгүй. Яг тэгвэл тэр бүх хими уруулууд дандаа усан суурьтай явж байдаг тийм ээ. Тэгэхээр байнгын шингэн тогтмол хэрэглүүл илүү үр дүнтэй шүү л гэж хэлмээр байна. За тэгээд энэ хүү подкастт урьж оролцуулсан чамд маш их баярлалаа. За тэгэхээр амар гой зөвлөгөө хэлчих шиг боллоо. Би бол тэгж бодож байна. Усаас явгаараа тий. Ер нь бол ямар нэгэн бэлтгэл уухаас илүү ус уул гүйцэтгэлж илүү сайжирч шүү гэдэг. Би бол тэрийг бол бас шууд 100% нэгтгэхэр байна. За дээрэс нь энэ уургийн бэлтгэлүүч гэх юм уургийн бэлтгэлүүч нь бид байгаа чөлөө цусыг авч хадагшилдаг онцлогтой байдаг ч гэдэг юм уу те. Зарим бэлтгэлүүд нь усыг өөртөө татчихин. Татаад гүйцэтгэлийг нэмэгдүүлэх гээд ах чинь тэгээ усаа уухгүй байвал энэ ч ямар хэрэг байгаа энэ зүйлүүд чинь нөлөөлөхгүй байна шүү дээ те. За тэгээд өнөөдрийн подкаст хүрэлцэн ирж маш сонирхолтой одоо гоё сэдвэр те. Би бол энийг гал сэдв гэж боддог. Тэгэхээр энэ сэдвэр маш гоё дэлгэрэнгүй ярилцсан. За хоол зүйч ялангуяа спортын хоол зүйч сайн цэцэгтэй маш их баярлалаа. За тэгээд цаашдынх нь ажил хөдөлмөртэй одоо спортын тамирчтай ажиллаж байгаа замналт нь те амжилт хүсье. За тэгээд хүрэлцэн ирсэнд баярлалаа. За баярлалаа.